За эхлээ цаана үзээд хөө. Би ямар муухай зохиож. Одоо болчихно guys. Амиг бүснээс ингэ барьж та. тэгээ очоо энэ тийм уусан. Энэгээр нэг юм аа. Дуусгах юм аха. Аха. За. Манайхыг битгий шөмжл. Айс миний даваач. За ингээд уудаг усан үзэн та бүхнийг. Авах байхгүй зүгээр тархиа унтраагаал зүгээр яг биднэртэй хамт ярьж байгаа юм шиг сонсоол тэгэл хаяараа манайхаа. Би нэг залруулах хэлье. Би ингээд камер руугаа ингэж хараад байдаг маань би ингээд камер одоо энэ арын албаныхын руугаа хараад байдаг байхгүй. Тэгсэн чинь хүмүүс нөгөө зочтой юм ярьж байхад ингэж хараад анхлууны царайс бүх юм мэлт байна гэдэг. Би уг нь тэнд нөгөө мобаг пив задлангууд или бодкаг пив задлангууд ингэ хараад инээ гэдэг байхгүй. Тэгсэн чинь зочныхоо ярьж байгаа юмд ингээд намайг шоолоод байна гэж бодлоо зааж тийм камертай юм. Тийм. Камерамен лугаар харж чи гэдэг байхгүй манайхан. За подкаст эхэлцгээе. За эхэлцгээе. Ингээ за season 6 маань эхэлж байна. Бүгдээ подкастнда тавцаа морил. Two hours later. За тэгээ бүгдээ подкастнда тавтаа морилно. Эхлэх байдаг насны podcast. Бүгдээрээ сайн байцгаана уу, удаан хүлээцгээсэн үү. Тэгээд Төмслогон подкастын маань одоо ингээ season 6 дугаар season маань эхэлж байна. Ингээд 51 дахь дугаар болоод ингээд явж байна. Тэгээд өнөөдөр хоёр зочинтойгоо манай Аалдарт Уянгаа маань үргэлжлүүлсэн маань маш их баярлалаа. Бүгдээ Уянгаадаа зориулж болоод тавьшээ тий. Уянгаа маань маш их саналыг авсан. Тэгээд хинтээ ормоор байна гэд санал асуулга Уянгаагаас асуусан чинь Уянгаа маань Габитэй ормоор хэлсээ. Тэгээд тэрийг бас яада. Тэр хэлээд Уянгаа намайг ч танихгүй байдаг ш мэдхгүй гэдэг чинь. Тэгсэн чинь Уянгаа танимаар байна гэдэг. Би тэр залууг танимаар байна гэдэг ингээд бүр. Ингээд энэ зургнуудаас ингээд харж байгаа заасан шүү дээ. Бүр дээр зорж ирээд энэ зургнууд чи харж байгаа. Тэгээд тэр оранж самттай залуу гэдэг. Хин бэ гэж харсан чи Габи байсан юм аа. Тэгээд Габи маань хүрэлцэн ирсэн байна. Үу Габи. Тэгээд Габигаас синтээ ормоор байна гэсэн. Оюун цагаантай ормоор байна. Та яч одоо майчлаад. Алтан монитор авсан тань. Алтан монитор. Юм монитор болоо. Би бинийгээ сугалсан. Тэгээ хүрэлцэн ирчээ та хоёр одоо унсалцсан. Гашин байдаг. За манай хоёр сингл үү? Би бүр яг пүү ахаа. Нэвтрүүлгийн зүйл хүнсэлт гэдэг. Гин штэ. Одоо манай нэвтрүүлгийн дөрөв мөрчлөг шууд юм даалгавар биелүүлээд явна хоёр ч. За. За тэгээд нэг урдаас хараад унсалцсан. За. Урдаас хараад. Зөөр яа. Жохон ууж байгаа болох уу? За тэгээд манай англиун маань сайн уу англиунаа. Хайл би яа. Англиун маань. Тэгээд пүү миний бий байна. Тэ ингээд яг юм гэр бүл найз нөхдөөс ингээд юм дэмжихээр айгу гоё яадаг юм бэлээ. Сайн ингээд нэг сизон дуусаад одоо 1-7 хоног амарч байгаа штэ. Тэгэл гэсэн чинь найзуудаас гэрийнхнээс хүүшээ подкаст орохгүй байсан юм уу? Гэл бүтэнсээ өдөр бөөнөр бичиж орж ирж байгаа. Тэгэл тэнгуү надаа ингээд яг зүгээр намайг байгаа болохоор үздэг биш. Үнэхээр ингээд дуртай үзээд байгааг ингээд мэдэх мэдрэмж бас айгу гоё яасан. Зүгээр юм гоё нэг дэмжээл тэ нэгнийгээ хийж байгаа юм дэмжиж байгаа нас айгу гоё яасан. Тэгээ подкастыг мань хүлээж сонсдог бүх хүмүүст баярлалаа. Энэ дашрын тэлхэд өдөө байгаа гэж таа. Дахайн аймгийн дашин дээр юм бэ. Тэгээд аймгийнхантаа баярлалаа. Гадаад байгаа хүмүүсээс амар хүчсэн. Гадаад байгаа бид хэд чинь цангаж байна гэдээ амар хүчсэн. Тэгээд одоо болсон баярлалаа. Ер нь хүмүүс 2-7 хоног хүлээж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ нэр. Одоо өнөөдөр бичигдгэр чинь дараа 7 хоног. Тэгээд 2-7 хоног хүлээж байгаа. Тэгээд дундаа бид нар нэг юм гэп аваад спонсор янзлаад тий. Тэгээд зочин очноо янзлаад тэгээд бас нэг жоохон амьсгаа авчиад орохгүй бол бас болдгоо гэдэг. Тэгээд цоо шинэ ирч хүчтэйгээр эхлэж байна. Тэгээд өнөөдрийн сэдвтэ бүгдээ хамт орцгоё. Энэ бол секс. Габигийн өссөн сэдв. Габи өөрөө тэгсэн. Энд юу ч яриагаа байлгүй. 30 минут ингэ суугаад подкаст суугаад. Бүгд бинээс хичээл ингэ суугаад. Вайн уухаас. Чив вайнууд. Яг тийм вайн ухаар нэг тийм алкогол хэрглэж байгаа юм шиг мэдрэмж авдаггүй те. Та нар тэгдэг үү? Энд адилхан л цогтон шүү дээ. Гэхдээ ингэ нэг юм муухай биш. Одоо юу гэдэг гэрээхэндээ орохдоо арх үнэртүүлцэн орох нь ингээд амар ичмэр зүйл штэ. Тэнгүүд зөв вайн ус юм аа гингүүд нэг тийм загнуулахгүй юм шиг тийм нэг тийм арай одоо боловсроо архичил гэдэг юм л та. Компот уужгаад ирсэн юм шүү. Чанмал уужгаад ирлээ. Хинц маруулыгийн та бүхэндээ вайнаар зайлж шүү. Тэгээд одоо цагаан нуужаа бүдэр өргөжлүүлэл бас улаанаас цагаахаар айгуу. Цагаан дэжүүл юм байна. Semi sweet wine. Semi sweet бас маха тий. За тэгээд ойрд үнэхээр болзуу манай хоёр яа одоо энэ ч одоо сая 100 өнгөрлөө шүү дээ та хоёр одоо. Зээзээгээ олов уу ах юм.
Зээзээтэй болж чадсан уу? Зээзээгээ дуусгачихвөө. Намайг аби ахыг одоо ах гэсэн чинь уурлаад л шүү хүмүүс. Тэгээ одоо ах л юм чи. Намайг тэгсэн шүү дээ. 20 охин шиг жүжиглэхээ бойл 30 хүрэх чиж гэж авсан шүү дээ. Юу гэсэн. Тэгээ би пүү ах шиг тэг хэрүүлж чадахгүй мó. Пүүж бүрстэй яг айгүй ихтэй ирэлттэй яг скриншот тиа. Бүр тас үлдэн комент өгсөн үү? Ямар? Таныг өмөрөөдчүүл үнийг хүн ингэж хэрэлдсэн байсан чинь битгий пүү царайлаад байгаараа гэж. Яа цаатлаа яриад өө. Нэрээ Юун дээр? нэг би сүүлийн хитэн дугаарынхаа комментуудыг уншсан байхгүй юу? Тэгсэн чинь тэрэн доор ингээд жоохон нэг сөрөг коммент байсан чинь доор нэг өмөрөөд биччихжээ нэг танихгүй. Тэгсэн чинь битгий пүү царайлаад байгаа. Таныг тэгэхээр бас хүмүүс хэрүүлээ гэдгээр чи мэддэг юм байлээ. Комментийн хэрэлтэгч гэж хэвчээ би чирсэн. За ойрд болцоо 100 болцоо хоёроо. Зээзээгээ олов уу гэдээ дууссан шүү дээ. Тийм шүү дээ. Болцсон. Болцсон. Нэг хүнтэйгээ юу нилээд үнтэй юу олж өнгөрөө. Нилээ хэдэн ч юм бэ? Яг ганц ерөнтэй болцсон. Юу вэ? Хамгийн гоё нь юу вэ 100? Play time явлаа. Яа, нэг хүнтэй 4 хоног уу? Гүг. Дөрөв үнтэй нэг хоног. Play time дээр чи би бол зүгээр ганцаараа. Аа, тий. Би яг үндэ яг тийм official биш л бол би угаасаа тийм олон нийтийн газар нэг тийм хүнтэй нэг Та чи нэр гэртээ дагуулад очдөг гэдэг юу вэ? Гэртээ очиод хоол. Гэхдээ яг ингээд албан ёсны ингээд relationship болох юм бол тийм хамаагүй ч юм уу те. Гадуур. Тэгвэл тэгэл бас төвхтэй шүү дээ. Нөгөө хүндээ ч бас төвхтэй надад шүү дээ. Нэг нэр хоёр ач. Нэг яа хоёр яа. Нэг нэр хоёр хоч. Юу гэсэн? Яхаа зэ тэгэл лөө тэр энтэй ажил энэ энтэй ажил. Үгүй тийм үү сайхан тэрнтэй ажил. Намайг ч бүр гадуур өрнөхтэй болцдог гэдэг юм чинь. Өрнөхтэй болцдог. Тий, илтгэвтэй гурлаа. Харин хүмүүс та хоёр идэлдэг үү өнтергээ комент орж игээд байдаг тийм. Ер нь тэр вэжэд хоёр ч идэгтэй бас тэгстэй яарсан чи. Тэр чинь CU-гийн мантан буснууд чинь. Архи уучгаараа уулан болоод хоёлаа нөгөө кимчитэй мантан бузуулж. Хоёр газар нэг хоёлаа төвдөтлөө болох. Амар өчгтэй үжиглдэг хоёлаа. Төвдөрсөй. Гэтэ манай өрнөх намайг бодвол хамаагүй эвсэлдэг. Амар өстэй яваасан. Би бол хажууд нь зүгээр цаачин бол зүгээр амар орж ирж байна гэл би бүр тэгчлээ нэ. Амар салвуу 100. Амар салвуу. Хүнтэй нийлж байгаа. Салсаа. Чи тэр юу асуух. Манай хоёр яг ичээд байгаа юм. Таяр ч юм яриад үзлээ. яг сэдвээ ярих гэсэн чинь догоолцох байгаа л. Тэгсний зүгээр юм ярих хаалсан. Хам аваад Жог хүм болж байгаа авахстай болоо. Тийм амар уу? Одоо ер нь салалт юм амархан болцсон уу? Тэгж. За ийм сэдвээс эхлэе л та бүгдээрээ. Жохон хүндэрчиж магадгүй л дээ. Гэтэ яг ямар салалт хамгийн хогийн бэ? Одоо салах салтанд айгу олон төрөл байна шүү дээ, тийм. Ярилцаж салж гин, хэрэлдэж салж гин, ghostlж салж гин. Эсвэл бол одоо юу гэдэг те зодтолтож ч юм уу те. Би алсан. За. Би бэлэн биш байна гэдэг салцсан хамгийн тэнэг салцсан санагдаад байдаг. Тэгтээ тэр хүн бэлэн үнэхээр бэлэн биш байл яах ихгүй те. Тэгэл хагас сүүж яах гэж байна. Хүн яг ямар үед бэлэн болт юм бэ? Надад тэр ghost гэх юм болов уу? Ghost гэх жоох ер нь хүнийг нөхцөл байдалд байлгах л ер нь амар хэцүү юм шүү. Яг дуус салах гад байгаа, яах гад байгаа мэдчихгүй, дуртай байгаа, дургүй байгаа мэдчихгүй те. Нэг байдаг штэ ашиглаж агаад гэж байгаа мó одоо тийм ээ чинд байж гэж байгаа тий дэлгүүр орчод тэр байж гэж байгаа тэгээд ингээд гол нь үгүй яг одоо яг яамаар тэгээ арих нь хаалгаар гараа ноутбук гээд киноны нөгөө хэсгээс тасалсан байдаг штэ What do you want? Яг ямар мэдгүй яг чиний нөгөө би бэлэн биш мэт чинь их төстэй юм шиг үгүй би мэдгүй байна маа үгүй яг яамаар байгаа юм бэ чи одоо ингээд хүсэл байдлаа тодорхой болгоо ингээд гэх юм зэрэг. Зөв чам бодот юм гэснээр 10 сарын дараа гэсэн чи өөр хүнтэй жирэмсэн болсон.
Гэтэ зөвөр одоо цаг үед яг анзаараад байх нь яг нөгөө эрэгтэй хүмүүс яг ямар байгаагаа ойлгохгүй байгаа юм шүү те. Та юу гэж бодож байна? Тийм шүү. Тийм шүү би яг ойлгохгүй шүү. Би бас өөрөө ойлгохгүй л байна. Нэг бодлоо ингээд нэг хүнтэй баймаар ч юм шиг, нэг бодлоо ганцаар баймаар ч юм шиг ингээд. Би хотыг ойлгосон гэхдээ би өөрийгөө ойлгохгүй. Яг юм official харилцаанд ороход бэлэн биш байгаа хэрнээ бас ганцаараа баймааргүй байгаа юм Тийм үү тий. Тэгж юм уу? Би бас наад ч юм бас ойлгохгүй. Мэдгээ ер нь бол яг хоо ганцаар байх нь гоё ч юм шиг бас хүнтэй байх нь гоё ч юм шиг. Яг ухаарт нь яах вэ? Яасан. Тэр юус яг жинхнээсээ яг хайртай хүн болчихгүй л юм тий. Тэрс яг жинхнээсээ хайртай хүн гараад ирэх юм бол тэрнтэйгээ л хамтлавэ л гэж бодно үстэй. Одоо ингээд ингэдэг болчихсон. Яг хот ингээл залуу да. Тэр нэг хитэн жоохон бахад тий. 20-д мөрөдтэй авчиад ингээл цензургүй дурлдаг байж. Нөхцөлгүй хайрладаг. Байж тий. Одоо ингээл ингэнгүүт ингээл гүйл хүнд ингээл яг ингээл нэг хүн ингээл таалагдтал тэнгүүт нөгөөд нэг хүн ингээ за яад юм юу гоё юм бол энэ юу таалагдах юм бол гэж амар их юм деталь юмнууд амар хардаг болчих тий. Тэгэл ингээл ганц хоёр юм таалагдах юм бол за тэгэл нэг тий. Ялангуяа харилцаан дээр тэгж байна. Янз янзаа өдөр чинь тэгэл хүн үнээсээ л болж байгаа. Зарим нь эсвэл гаднах төрхөн уухааран салж гин. Тийм яг ингээл зарим ингээ харилцааны гоё байгаа ч гэсэн ингээл бас нэг бид нар ч гэсэн одоо бүгдээрээ л нэг гаднах төрхийг харж байгаа шүү дээ. Зарим гаднах төрхийг таалагдахгүй байдаг ч юм. Янз эсвэл гаднах төрхийг таалагдж байгаа мэт харилцаанд таалагдахгүй ч юм тий. эсвэл гадны төрхөнд таалагдчихсан ингээ удаа босч будгаа харилцсан ч таалагдах юм байна. Тийм ээ. Ой чи. Тийм ээ бас онцгой шин умгаатай байвал тийм бас. Тэр онгосон гэсэн юм. Тэгэл одоо нэг залуу хат чинь тэгэл нөхцөлгүй хайрлдаг гэж байгаа. Одоо болохоор нэг тийм жоохон нөхцөлтэй хайрлах гэдэг. Нөхцөлгүй хайрлах юм уу? Нэг болвол бүр нөгөө сохорчдаг гэсэн юм уу? Нөгөө дурлалынхаа юунд бүр ингээ сохроод одоо олонгууд жоохон нөгөө туршлагаараа арай жоохон илүү ухаалаг болоод ирэнгүүт логик бодоод тэгээд нөгөө логик бодоод тарих хэрүүлэр ажиллаад ирэнгүүт бүх согоог ингээд скан илрүүлж гаргаж ирээд тэгээд пас. Тэгэл яваад. Тэр бол яг их уулзаал эхний 10 минутанд л бол надад бол шууд л мэдэгдчихил. Ямар тийм явцсан нүндээ зөв шууд уулзаал эхний 10 минутанд энэ хүнтэй үргэлжлэхгүй гэдгийг шууд ингээл дүгнэлт тийж байгаа байхгүй. Шүн чамтай одоо ингээ залуучууд уулзахаар амар хичээгээд байна уу? Үгүй одоо хичээгээд байна. Англиунтай болцож байгаа шүү дээ. Тавуунтай болчих. Одоо бүр англиунд шүү дээ. Англиунд. Тэгэл англиг өөдөс нараад ингээ суучил одоо яа. Англи урдаас хараад ингээ суугаад бол бас левгүй шүү дээ залуучуудад. Ийм чин гоё чөлөөтэй хүнийг аюу гоё өөрөөхөө нь байлгаж чаддаг хүн шүү дээ. Ер нь аюу их тийг сонсч ийсэн. Чамтай ингээд юм ярихаар ч юм уу уулзахаар ингээ гоё шууд ингээ бие сул тавьж болдог гэх нэг тиймэрхүү юм хам аюу их сонсч ийсэн. Уянга ядгаа. Одоо уянгаатай болцож байгаа шүү дээ одоо. Одоо хитсүү байнгээс сувда. Тийм яадаг уу гэж. Ингээ сандарч мандраал жоохон дөлч мөглөөл айж маягаал. Ятами. Очол хаалга онгоолгож өгч мөөгөл. Зэггүй. Тийм амар одоо залуучуудтай болцохоор нийтлэгдээ тэгдэг мэгдэг гэж хэлэх хэмжээний дата надад үгсээгүй байна ч шүү дээ. Тэр ингээс өнгөрсөн 3 жилийг харахад 2 залуу байна. Нэр ингээс харин тий. Тэгэхээр зэрэг тийм одоо юу яаж маадгийг сандарч мандардгийг мэдэхгүй байна. Угаасаа бүгдээрээ ингээл орж ирээ шууд гэж ингээл мичдэг болохоор тэгээд айгу хурдан дунд орчихсон шүү. Чам руу залуучууд яаж нөгөө нэг move on хийдэ. Чамаг яаж болцсон өртөө. Өртөө штэ. Биш ингээ болцсон өрхийн өмнө нэг юм conversation явдсан шүү дээ тий. Үгүй харин тийм ээ. Ер нь чадалж байна. Гонигтээс айгу гонигтэй өнөөрсөн байх шиг байна штэ. За ингэсэн юм аа. Тэгээ түрүү зуны 6 чинь 101 л залуутай болцсон байна зөө. За тэгээ хэсэг хугацаанд уулзаж үзсэн байна зөө. За тэгээд нэг сар уулзахдаа хэдэн удаа болцсон бэ? Болцсон хэмээн шиг 4-5 удаа уулзсан юм уу? За тэгэнгүүт тэр чинь нэг тийм болцсон үрээдсэн юм байна. За тэр нэг юм хаалгууд нээж мэж өгдөг шиг нэг тийм юм байхгүй яа тэр юм агуу олон хүмүүсийн найзуудын уулзалт дунд ингээд танилцаад ингээ юм ярьж мэрэл ингэчихэж байгаа болохоор тэр чинь нэг тийм тэнцээ сандарч мандраал амар намайг надад ингээд хичээж мичээгээд эсэ юм юусаа анзаарахгүй. Тэр мэр дуусахлаар хөрөж тэр чин лагер дээрээс орох нэг хашаанд мөх байх шиг шээ. Ерөөс дөрөв таваалцтай дамдаа лагер дээр. Тэгээд тийм нэг тийм сүртэй мөртэй юм бол ажиглагдаагүй. Тэгээд хүмүүс ер нь тийм амар ингээд уулзах гэж мэгч нэг тийж ер нь асууж масууж юм санаа авахгүй байна гэсэн. Сая
зүр зуны гэд бодонгууд. Чинийх чи ил зээсэн ба шүү дээ. Лагерын 100 гэсэн. Лагерын зугаа чи харин жинхэнэ зуны зугаа байгаа зү тий. Тий. Зээ ил зээсэн ба шүү дээ. Зуны Лагерын 100 зугаа. гэж. Лагер дээр танилцсан зуны зугаа илтэй зээ. Нэг тийм хошиншог гэдэг үстэй тий. Нэг ихний өсгүүдээр нь хэлээд. Тэгээ пүү ах яава. Би яатсан. Чи юу нь юу болж Хайр дурлж яа болчоо. шүү дээ. Тагарсан. Аниулцсан уу? Гүй аниулаагүй битээ хоёр. Ярилцаад бэлэн биш байна гэдэг. Бэлэн биш байна. Би хөгжих хэрэгтэй гэдэг. Тэгээд явцаа. Жон гэп авсан юм уу? Тим юм болов. Хэлээчгүй ч гэп аваад идэж яваад. Одоо ихтэй хүмүүс нэрнгээсээ яг юу юуны тухайн төрөлгүүл хүчргүүл гэп аваад байна тий. Ерөөсө болоочгүй хэлээчгүй гэж. Хичээлийн гэпч авч байна. Хос хоорондооч гэп авч байна. Гэтэ тэр яг одоо би бас ойлгохгүй л юм л да. Яг ингээд хүмүүс гэп аваад тэр хэсэг хугацааныхаа дараа яг ингээ анх ингээ ярилцаад гэп авсан шигээ хэсэг хугацаанд өнгөрөөд буцаад яг нийлдэг болов уу? Тэр чигтээ замхраал болдог болов. Манай хоёр найз болтойж нийлсэн. А тийм үү. Яг бараг салаад жил хугацаанд хоёр тал тустай байж байгаа. Тэгээ үнэхээр чивээс юм байна гэдэг яг хоёр тал хоёлаа ойлгоод тэгээд Өөрөөсөө олдож авч шууд жиг гуйгаад хамт тустай гарцсан. Тэр хугацаанд хүнтэй уулзсан юм уу? Уулзсан. Тэр нэгсэн ингээд нээлттэй хэлж авахгүй би ингээ юм хүнтэй уулзсан. Би юм хүнтэй ингээ дээдэлж үзсэн. Тэгэхээр болохгүй юм байна. Угаасаа чийлээс юм байна гэдгээ ойлголцоо тэгээд шууд бирмэр гуйгаал тустай гараад одоо тэг амар хаппи байгаа. Яг залуугийн Яг төлөвлөгөө байсан бол яах вэ? Яг үнэхээр болдог хүмүүс нь бол яг бас болдог юм байлээ. Яг ингээд гэп үйлчилдэг хүмүүс. Тэгэхээр яг тэр дунд ингээд мань хоёр бол ингээд өөр хүмүүстэй уулзсан баг илүү улам нөгөө тэр л зөв байсан юм нэг сонголтоо ингээд дотроо батлаадсан биз тээ. Одоо их чи ингээд нэг юм 10 минутанд л ингээд биш вэ гэж мэдчихлээ гэдэг шиг тээ. Тэр маань байсан бол гэж ингээд хараад ээжсэн байгаа шүү дээ өөрөндөө. Тэр маам юм байсан. Тэгээ яг одоо энэ хосын харилцаанд ч бас сошиал медиа, сошиал хэрэглээс амар нөлөөлж байгаа шүү. Хүчтэй шүү дээ тий. Амар Сошиал медиа бол эвдчихж байна, танилцуулчих байна, хөгттэй ч болгож байна. Сошиал медиа ч одоо ингээд бас амар олон сонголт гаргаж ирээд байгаа байхгүй. Сошиал медиа бас нэг хүний нэг юм хөрөнгө тий. Одоо хүний нэг нийгмийн статус болсон тий. Сонголт гаргаж ирээд юм шиг. Одоо яг жишээ нь ингээд бид нэр гуучин ингээд сошиал медиа байхгүй байхад яг ингээд өдөрт за ингээд годамжаар яваад нэг 10 хүн хардаг гэсэн. Сошиал медиагээд ингээд 100 хүн харж шүү дээ. Одоо ингээд хэрэлддэг гинэ. Хэрэлдэл уцаа харахад уцаар нь дүүрэн хөөхнүүд байдаг. Уцаар нь дүүрэн залуучууд байдаг ч юм уу тий. Ингээд бэлэн ингээд байждаг. Тэгэхээр Гэтэл айгүй бодоод байгаа шүү. Хаана байдаг? тэгж байдаг гин. Тэгэл нөгөөх рүүгээ эргэл контакт хийгээл юу нэггээр энэ байсан чад юм байгаагүй чад ингээл нэг амархан бодлон төрөлтэй. Ер нь бол сошиал медиа амар нөлөөтэй. Сошиал медиа ч өөрөө амар их допамин ялгаруулж байгаа шүү дээ. Тэгэл яг тийм үед нь улам их допамин ялгаруулаад ингээл цаашаа. Гэхдээ одоо яг бид нар шиг одоо аккаунтууд нь паблик хүмүүс ч юм уу те ингээд аккаунтаараа бас ингээд бизнес хийдэг хүмүүсийн хувьд бас яг ингээд одоо нэг юм дейтинг амьдрал руу ингээ хөтлөхөд бас жоохон асуудалтай байгаад байгаа хгүй. Тэгээ энэ бол зөвхөн ингээл хамтын ажиллагаа компаниудтай холбогдох гэж юм уу эсвэл ингээ ямар нэг юм ажил хийх гэж ашиглаад байгаа хгүй. Яг ингээ хойших юм уу. А тэрнээс өмнө яг private accountтай байхад бол social media бол үнэхээр яг ингээ юм танилцах платформ бол байсан. Тэгэл яг их дагчтай босноос хойш баг тэгэл яг л ажлын нэг юм хэсэг болсон. Одоо бол ингээ хүний зурган дээр ч би лайк тарахгүй байхгүй. Гэхдээ тэр лайк чи ямар хэцүү юм бэ? Яас болж болохгүй юм уу? Болж би лайк дараад ингээ ийм өвчтэй болчих юм. Заримдаа өөрөө шилжсэн байна. Өөрөө мэдгүй би ингээ хаа юу ч ингээ өчсөн байна. Хаа юу. Гэтэ өмнөх тэр нэг инстаграмын тэр нөгөө хин дээр лайклсан хин хэнийг дагсан харагддаг байсан үеэс амар тий. Дааш тэрүүд би жоохон байсан болохоор хэргийг гаргаж чадаагүй л тий. Тийм байсан юм. Байсан шүү дээ. Одоо чамд ингээ санал Одоо шүү дээ. Одоо тийм үү? Гүүштэй. Бүр юм тустай зөвхөн одоо миний дагсан хүмүүсийн хин юу юун дээр лайк тарсан байна гэдэг. Бүр хин хинтэй дагалцсан харагддаг. Нэг нь тийм үү? нөгөө бүр нөгөө explore гэдэг ингээд бүр нөгөө зүгээр suggest хийж байгаа юмнуудыг харуулдаг нэг тустай хэсэг гэдэг юм. Зөө зөө. For me тэгээд өөр хөгжлийн нэг юм хоёр. Тэгэхэд амар лайк тартдаг шүү дээ. Инстаграмыг ойлгосон байгаа байхгүй тий. За энэ бол нэлийн токсик шит байж энийг одоо болиулахгүй бол их олон болгох зарим нэг хүн бүр ирээдүйн зах зээлээс бүр хүмүүсээ хасагдах нэ гэд хасагдсан ч гэж байна. Боо гадаад бүкснээр гэдэг.
Гэтэ лайк бол чухал. Одоо ингээд нэг залуу ч юм уу те нэг эмэгтэйг дажгүй залуу байна ингээ харсан байж итэл яг нэг юм жоохон нүцгэн эмэгтэй дээр ч юм уу те эсвэл нэг юм жоохон эвгүй гэж боддог. Лайкнууд авахаас лайк дарсан байх юм ба шууд нэг юм ундаг те. Жоохон одоо нөгөө одоогийн хүүхдүүдийн хэлээр хасах мянган авра. Факт. Гэтэ наад чи юм байгаад байгаа байхгүй. Ер нь бол би ингэж боддог байхгүй. Наад чи хүмүүс амар хитрхи эготой ингэж хардаг байхгүй. Ер нь бол яг би одоо ингэж одоо эмэгтэйчүүдийн л яриад байгаа байхгүй. Би яг эмэгтэйн дээр дардаг. Би адилхан эрэгтэйн дээрээс дардаг байхгүй. Би танихгүй эрэгтэй гоё залуу байх юм бол адилхан дардаг байхгүй. Би тэрэн дээр ямар ч тийм фильтр байхгүй. Үнээр ингээ гоё харагдаж байгаа гоё зурагч юм гоё битэй ч юм би дардаг. Сторин дээр тий сторин дээр ингээ жишээ нэгээд одоо танихгүй эмэгтэй ингээ гоё хуцтай ч юм аа юм эсвэл нэг тийм байх юм бол гоё юм шүү гэж зүрмөргөд дараад би биччихдэг. Тэглээгээд би нэг тийм амар хандарсан юм бол байхгүй. Тэр нэг хэсэг өнгөлөг өгтөр гэдэгтэй ингээд дагаж байгаа шүү дээ. Тэнгүүд би эргээд дагангууд буцаад аваад бидний зорилго нь аягүй тодорхойгүй тийм. Сүмэртлээ амар тодорхой ч юм. Өө тэр чинь ингэж байгаа байхгүй юу? Хийдэг байсан. Би зөв бодохтаа зөвөр ингэж л бодож юм л та. Чи эхлээд дагж байгаа шүү дээ. Тэр нөгөөт нь тэгвэл тэр фолловерсоо зүгээр хэсэгт юм шүү. Тэгдэг юм шүү. Тэгэл даагаад ямар хэцүү арга вэ тий. Харин тийм маш хэцүү идэвхтэй арга байх хэвээр. Би сая зүгээр өгж ойлгосон юм. Тэгээд чи дагаад тэгмээ нөгөө чинь зөрүүлээ дагангууд хэсэг хугацааны дараа дагахаа болцсон байдаг гэж ойлгохгүй юу? Тийм ээ. Тийм болоо шүү дээ. Шүү дээ. Хэсэж би хүнийг тэгж төрүүлээ ах юм юу вэ? Йоо. Чи тэгж ярих юм бол ам төрүүлж тагсан шүү. Оо хийгээд байгаа шүү дээ. Амар сонирм байгаа. Йоо цагаан гээл ороод ирсэн. Ороо харсан ч нөгөө хэцүү ингэ суув да. Санахгүй л байгаа юм да. Санан бэн. Би нэг юм асан. За. Би нөгөө онгоц асуух гэсэн шүү дөрөв. Яасан хин нэг таниаж онгоц юм уу? Яагаад ингэж учиргүй онгоц яриад байдаг болчих. За би нэг биш хоёр юм асуух юм байна. За. Нэг нь за чи биш дээ. Best найзхныхаа X-тэй date хийх үү. Тэгтээ хоёр ингээд яг ингээд зүгээр гингүй найзууд байж болно зөө. Тэр агуу дажгүй. X-тэй найзууд ч юм уу те ямар нэгэн байдлаар найзууд ч юм уу. Тэгтээ тэр залуу агуу тун дажгүй залуу чамд ерөөхдөө чиний яг тайпны залуу. Нэг мэдсэн чи хоёр ингээд бие биендээ ерөөхдөө ингээд нэг тийм тасалтай болчихсон. Тийм тохиолдолд ер нь яах вэ? Ер нь бол гурвангаас асууж байгаа. За би болвол энэ тал дээр айгүй юм чанга хатуу үзэл бодолтой байдаг. Яагаад гэх юм бол миний экстэй манай сайнаас гэх юм бол надад ямар амар хүнд тусах вэ гэдгийг би мэдж байгаа учраас найзыгаа гомдоохгүй байх талаас л ер нь байдлыг авч үлдэнэ. Гэхдээ бид нар найзуудтайгаа ингэж ярьдаг. Одоо бүр ингээл дээр үед нэг юм хүүхд тахтай үерхэж мэрхжсэн ч юм уу те нэг амар бодож моддог хүн нь биш. Тийм хүн байх юм бол окей асуудалгүй. Харин яг үнэхээр ийм хайртай те ингээд ийм маш удаан хугацааг өнгөрүүлсэн тийм экстен ч юм уу ингээд харьцаж исэн хүнтэй найз нэг холбоо тогтоохыг бол нөө гэж бид нэр ингээд огт одоо girls rule гэж ярьдаг л та. Тийм тэгж боддог. Тэрнээс биш нэг эртний нэг хүүхд насны нэг 10 жил мөлийн ч юм уу нэг ийм тэр бол яг хөнгөн эрхлэлийг бол тэгэл найзаа би ингээд ингэцэн гэдгээ бол ярилцсан шүү дээ. Тэрнээс биш яг одоо ийм хоноо харилцаа холбоотой байсан эрэгтэй хүнтэй нь бол би харилцаа тогтоож чадахгүй байхаа. Гэтэ чамд амар амар заавал яг сонссон хүссэн хариулт. Boys rules вэ? Энд чинь эцтэй тэгэл найзыгаач тэр нөгөө хөөч тэр алдах боломжтой байхгүй юу? Тэгээ үерхэл салгад тэгэл найзч байхгүй, найз залууч байхгүй дуусах боломжтой учраас ядаж нөхөрлөө авч үлдэх хэрэгтэй л гэж бодчих. Надад л гайгүй л байдаг шүү дээ. Эрэгтэй хүмүүсээр хамаагүй юм шиг юм аа. Одоо миний экстэй заяа. Миний сайн найз ирэх юм бол би бараг баярлнаа. Чи сайн найзах экстэй. Үерхэхгүй л. Үерхэхгүй л. Сайн найзахаа сайн найзахаа экстэй. Учраа болох юм бол тэгээд болох л бах та. Болгоно. Харин эрэгтэй хүнд энэ нэг амар тийм биш юм шиг байлээ. Надад ч л нэг ч ч болно шүү дээ тийм. Өнгөрсөн л юм чинь. Нэгийг хайрлаж. Өө штэ. Гэтэ нөгөө ихнэр нь хамгийн гоё. Ихнэр өөр сууж салцсан. Өөр сууж салцсан бол хайцаа төмөр аа. Нөхөртөө соохнаа бүгд нөгөөч. Би бол гол дундаас үгтэй баа. Сүгтдээ. Үгүй Нөө бол бас суух гэдэг юм. Одоо гэхдээ би экстен биш экстен биш. Эмгтээтэй. Одоо эртэл сайн найзууд юм уу? Тий. Тэгэхээр тийм яа. Хичнээн сайхан залуу байсан чи. Тийм шүү дээ. Найзууд бол. Наа чи сайхан залуу байсан. Фэйкнес. Наа чи
Үгүй солиорцоо тийм ээ. Johnny Depp Суудлаа. Johnny Depp Johnny Depp тэгвэл Johnny одоо Depp бүр байсан. зайлш тий. Гэхдээ хамгийн гол нь тийм боломж байхгүй. Тэг байсан ч. Элбэгдэрж байсан ч. Бачгуур байсан ч. Зандаа шилжсэн. Гэхдээ хамгийн гол нь охтууд чинь хоорондоо тэр залуу зөндөө хэрцэн байгаа байхгүй. Ямар сүнтэй гар вэ ч юм уу нэг бол Ямар саг залуугаар ирсэн бол яа. үгүй тэгээ саагч байлаа ч гэсэндээ тэгэл ямар ч саагч байлаа гэсэн салсан л бол тийч ямар нэг муухай юм ин бол сонссон л байгаа учраас угаасаа тийх боломжгүй. Хитэж тайг хэцүү тий. Хооронд амар ярина. Ихтэй ч ер нь Ярихгүй ч нэг юм Тий даа нэр яг. girls talk гэдэг юм байдаг шүү дээ тий. Хүүхэнд хоорондоо ярина. Тэрийг бол Бүр детальтай нэр. даалтай ярина тий. Нэг ийм салтууд хэцүү гэдэг тий. Хэцүү байдаг тий гинэ. Би одоо өөрөө тоолцсон юм шиг. Ингээд юм шиг байлээ тий. юм шиг байлээ тий. Одоо ингээд нэг эхнэр нөхөр хоорондоо байжсэн чинь хоёулаа хоёр талд нэг хүнд сайн болонготой хоорондоо хүүхдтэйсээ. Тэнгүүд нөгөө хоёр тал нь бас нөхөр хүүхдтэйгээ тий. Гинжо хэлээ. Гинжийлээ байжснаа ингээд Тэгээ тэр нь дахиад цолоо. энэ хоёр нь хоорондоо явуулснаа хоёр талд салаад нийлж байгаа тийм процесс зөндөө байт юм А байна. дөрүүлээ вэжсэн аа. Гээ салаа. Тэгээ хин сингл үлдэхгүй бүгд хостой үлдчихэж байгаа юм уу? Тэр чи арай гинжо холбоохгүй. Гэтэл тэрний цан дахиад хоёр гүн. Тэгээ тэр хоёр дахиад хоёр гүн яваад шин. Тэгэхээр салах бол ерөөсөө энгийн зүг зүгээр үзэгдэл байгаа. Чи нэг хүнээс салахад нэг үдэ нийлнэ. Ийм том юм байгаа. Аа энэ аим чугал юм аа. Олон нээсэн юм шиг. Тэр нэг захын хоёр хүн чинь сингл үлдчихэж байгаа сте. Гар хуруулчих яа. Захын нэг хоёр хүн байгаа сте. Гэтэ үлээж байгаа. Хоёулын гаргаад загаал. Гэтэ үлээж байгаа хоёр хүн чинь нэг нь эмэгтэй нэг нь эрэгтэй. Ингээ хүүхдтэй байжсэн чинь ингээд хоорондоо Тэгээд ингээд хайр болоод тэр хоёр жан болчихж байгаа ёо юу гаргаад. Ёо пүү. Өстө хармааргүй юм бэ. Өстө хармааргүй зүрх вэ. Хизээч хинт ч бүү үзүүл. байхгүй. Зүрх яаж болт юм бэ? Зүрх гэл бодчихоо, зүрх гэл итгэчих. Энэ болох уу? Ийм. Харин тийм. Ямар юу юм бэ? Тоо би ингээд хэлж. Амар сонирн байна гэнэ. Тэгээ яг нэг ийм юмнууд одоо ингээд ажлын байран дээр гарснаас хойш амар их ийм юмнууд сонсогдоод идэг болсон. Хоорондоо яг Ажил дээр үерхдэг хүмүүс байдаг гинэ. Тэгснэ хоёулаа хоёр талд гэр бүлтэй. Тэгтээ ажил дээр үерхдэг. Тэр ч зөндөө байхгүй. Тэр Аа зөндөө. энэ чинь энгийн юм биш шүү дээ. Та яга юм энгийн юм шиг. Тэр ч яг уусаа байх юм ба. Тэр чинь нэг угаасаа зөндөө л байдаг шүү. Харин тэр чинь айгүй муухай зүйл үү. Үерхдэг ч байхтай зүгээр л Явуулдаг. Зүгээр л ажил дээр явуулдаг гоо. Тэгчихсэн чинь. Тэр харин ажиллаараа зугаалганд явахыг болиулах хэрэгтэй байгаа. Юу яаж наач байгаа шүү дээ. Хүний эрхийг зөрчөөд. Үгүй Чи босод хүмүүсийн эрхийг зөрчиж шүү дээ. Зүг зүгээр ингээ шинээр ажиллаа Та нар зугаалганд явсан чинь нэг балаа хартай өөхнөөс олоод ажиллах podcast. Уян цагаанаас олоод. Зүр юу гэж бодож байгаа гэхээр хоногоор явахыг хоногоор явж мав. Тэр чинь араа ингээд ажил чинь ер нь бол ингээд ажлын хамт олон гэж би бол боддог байхгүй юу гэдэг чинь ажил дээрээ 8 цаг нэгтгэс 5-т хүртэл гэртээ байх цагаасаа их цагийг өнгөрөөчөөд дахиад гэрийнхэнтэйгээ хамт байх ёстой цаг хугацаагаа тэгээд эн чинь ер нь гэтээ ингээд ийм ажлын тэнд байгаа ингээд бүр Та нар итгэхгүй шүү дээ. гүү ичихгүй биш тэр угаасаа ингээд би өөрөө тийм юм ажлын хатгай зугаалan мууланд явах амар дургуун бохгүй тэнцээ юу болдгоо гэхээр зэрэг бөөндөө ууж ицэн яг тийм хоёр тал гэр бүл мөлтэй хүмүүс ууж ицэн дээр нэгнийг хараа тэгээд тэнцээ яг тийм муухай заван үйл явдал процессууд бүр шатны одоо ямар ч одоо Төгшин. байгууллага чиглэл хариуцсан байгууллагт ингээд байж болдог үйл явдал учраас Би бол зүгээр угаал тасарч. тийм ажлын тийм юмыг ажлын өдрийн зохион байгуулах хэрэгтэй. Тинжээ ингээд нөгөө удирдлагууд нь тэр юмыг зохион байгуулах цагийг ажлын цагтаа багтаа гаргаж өгөх хэрэгтэй. Оройн нь бол нэгдсэн журмаар биш чи заавал энэ зугаалганд явмаа биш. Зүгээр явмаар байгаа хүмүүс нь үргэлжлүүлээд явах нь тэр байгууллагын асуудал биш гэж таях хэрэгтэй юм санагддаг байхгүй. Нөгөө манайхан чинь зугаалгандаа заавал явна даа. Та нар 3А-гийн дүрм гэж мэдхүн. Юу? 3А-гийн дүрм. Аригчин гэдэг. No. За 3А-гийн дүрмийг хэлж өгье. 3 инээр ярьлаа шүү дээ. Нэгт заяа. Ажлын газрын хүүхэн, хоёрт амдын ихнэр, гуравт амргийн найз. Ийм 3 хүнээс хол явхад амьдрал чинь айгүй сайхан болно л гэж байгаа. Амргийн найз гэдэг чинь одоо тий та одоо зүгээр одоо уянгаа ихтэй болцдог байлаа. Би уянгаа ихчийн найз тэнгүү та надтай уулзч болохгүй л гэсэн үг. Ер нь бол хол бай. Тий. Одоо амргийнхаа найзаас хол бай, амдынхаа ихнэрээс хол бай, ажлынхаа газрын хүүхнээс хол бай. За юу. Та хоёр бол энэ 3 байхгүй. Ажлын газрын хүүхэн чинь зүгээр сингл байвал. Sorry. Нөгөө Single Юу байгаад нь асуудаг. бол ажил амьдралыг бол ялгаж салах. Тэг яг би ч юм бол тэр яг
аквариумнаас загас үр. Чиний аквариум гэхээр ямар юуны Ажлын газрын Аквариумны загас. Ажлын газрын хөөхөн. Дөрвөн агийн аквариумыг салгачж болох уу? юу юм санийх юу юм бэ? Юу юм би гадаа бэлдэж байгаа орчихсон. 14 хоног бэлдсэн. Ороод энийг ястай. урдлын үзлэгээр Тий. Би Габеро 7 хоног гэсэн тий. Өдрөө болгоомжтой би Габеро. Юу гэж. Жин подкаст шүү. Тавтахад 7-оос. Ер нь бол ажлын газрын зугаалга бол угаасаа эвгүй юм болд юм бэлээ. Би ч гэсэн ингээл бас ажлын одоо ингээд та хэд ингээд шүү дээ. зугаалгаар Харж байгаа шүү дээ. подкастер. Подкастер энэ зочдоор аваад бүгд юм юу их уцсан. Тэгэл оёга. Жижиг мини. Яг оюнгат нэгэд шүүгч хийсэн те. Хой. Таар орох. Таар сал. Энэ хоёр уруулаа өмсөл зөөлөхгүй. Салын шүү. Ажил нэг нэгээр ороо. Хой. Тэр. Тийм зогсолдог хөөхөн байдаг юм. Би тэр цаа. Shit. Гэвэтэ. Хүүсээ уянгаа хонс ёо. Хүү тэр цаараас өмдө татсан. Оёга даас шүлмүү. Чи хүү наа өмдө татсан. Хүү ахи юу Үгштэй гэж бодмоор байна. Өмч шоотэрдэг гэж юу яг ингээд унцдаг. Яг гэртээ ирээд яг энэ чигээр унцдаг гэж би боддог. Зээч хүн төмсөлцдөг. Яадаг ч хүн ингээд. Гэсэн чи бүү үнэхээр амар секстэй. Энийг амар ингэж ярьдаг та. Та бараг төсөөлж бодоод бүр амар гоё яагаад байгаа юм бэ? Хүзүүндээ юм зүгцсэн. Тэлээ шиг юм зүгцсэн. Өөрөө нэг савх юм. Тэр ч одоо BDSM гэдэг л өгдөг. Мөн гэдэг юм жоохон нөө юм мазохист Дом бүгээгээд өөрөө битгүү. садист мэт. Дом бүгээгээд. Амдаа юм нөгөө Тэр яаж нэрээ. Тэр шүүс гойжуулах зорилготой юм уу? Тэр чинь үгүй. За идэрээ. Юу гэдэг ч юм мэдгүй. Би тэгээд зүгж үзээгүй шин. Зүг шүү. Юулж үзээгүй. Залуусан чи. Мүүдээ. Хавхаа хатаг. Тэн яриач гэж бодоогүй. Та тийм амар юм уу? Дахиж тантай подкаст хийж чадлаа. Өстой нөгөө онли ми хаяг маягтай байл яах вэ? Only face. Only face. Гүтэн онли ми. Түхөө өөрөө үздэг байдагнаас. Өөрхийн ч үздэг онли мигээ. Өөрөөртөө subscription. Өөрөө мөнгө төлж үздэг. Only me гэж байна. Эндээс айгүй гой зарч илж та сайн мэднэ шүү. Би тэгтээ only face дээр нэг хоёр Аккаунт нэг. хоёр хүн зүгээр дагаж үзсэн. Хэнийг Нэг Насти гэдэг нэг. Монгол юм уу? Гадаад. Насти гэдэг. Гадаад хүүхнүүдийг бол Нөгөөдөө тэгээд тийм дураараа л үү. үздэг юм шүү. Тэгээ Тэр чинь яг тэр чинь нөгөө only face угаасаа нөгөө аккаунтын дахинд бол мөнгө төлдөг. Янз янз. Хөлөө зардаг subscription хийдэг сайтууд байна тий. Хөлн дээр нөгөө зүгийн бал. Хөлн дээр нөгөө зүгийн бараасаж масгаал. найзууд надлаа амар их явуулаад идэж тийм юм. Чи хөлөө зараач гэж $6,000, $7,000, $30,000 гэх. би нөгөө салаатай юмсан өмсөж байгаа. Ингээд зургийг дараад Тэгсэн чи хийж авахгүй тэгээ. хөө аава нөгөө надлуу найсгаа 7 би удаа хөлний чург өгмөр байна гэж. Only me амар хийсэн байна. Only me Орчиж. За энэ подкастын нэр only me шүү. Only poo. Тэгээ тийм хөлний фетиштэй хүмүүс юу амар их байдаг. Тэгээд нэгээс тэгэж амар хөт юм лээ.
Үнээр оровтай юм байна. Ангар тэнэж байгаас тээ. Би Сүүлдээ унгаг авчих дуртай байдаг. Хөлний юутай хүн үү? хөлний фетиштэй хүмүүс аягүй их байд юм лээ. Хилдэггүй юм шиг байлээ тэдрийг. Тэ? Гэтэ бол ингээд сандалтай хөлбөмбөг харангуутаас нууц. Тий. Очоод байгаа юм шиг. Хилдэг хүмүүс ч бас байдаг юм бэлээ. Сандал тэгвэл харсан. Өсөд авчтаж явчтай. Сандалс хоршин зам балаас. Чиний хөлийн хумсаад ямар өнгөтэй байгаа. Тэрний яг нөгөө бандажийн ямар өнгөтэй байгааг тааж байгаатай юм ижилхэн мэдрэмж авд юм шүү тий. Ямар ч мэдрэмж авдаг. Ягаа гэж би ч бас доктороо тэгж бодсон. Яа тийм заавал тэгж хэлээд байна. Анхлын хөлийг зарай л таав юу. Сарын 30,000 доллар шүү дээ. Чи тэгтээ нэр гаргаад харж байгаа харъя. Гаргаад. Би одоо айгуу дуулгартай. За. Манай анхлын гэж гаргаж байна. Ийм амс юм амар юм шүү. 5 салаа ирнэ. Одоо ийм Урдлан цаа кондуктор юм байлээ шүү. ийм амстай бол амар юм шүү. Тийм. Аккаунтын нэр нь кондуктор хөл гэж байна шүү дээ. Ийм амс олж авч. Кондуктор доор зураас фит 23. Дагараа явахлаа би. Би анхлын тийм аккаунтыг нийлээ. Тэгээд анхлын хөлийн нууцаар ингээд дараад подкаст нэр. Тэгээ зарна. Чиний хөл хэрвээ. Нэг иймэрхүү хөө. Аа сонголтой. Искана ингэ. Спонсор авахгүйсэн. Спонсор орно шүү дээ. Энийг л орж авч чаа. Манай подкаст айгуу санаа зовсон. Спонсор яасан. Энд адилхан бас подкаст хийдэг бол. За энэ тэнд хүн амьтанд дагуулж явж болцож байв та нар. Юу хаана? Хаашаа. Мөнгө авахгүй. Аа тий. Эсвэл хүн дагаж. Үгүй. Габи бол болцож байна. Би X-тэйгээ. Би бас X-тэйгээ 2 талаас голдоо уулзаж байсан. А тий X-тэйгээ болвол явж тийээс болцож би би гадаадд болцож үзье. Яа. Тэр үнэхээр Гэ болцоо их гэж гадагшаа авчихсан үг хийсэн юм шүү. Тэ гоё. Тэгж явах. Хостоо Гоё штэ гоё. Үнэхээр гоё. Би бүр амар гоё явсан. яг үнэхээр хайртай хүнтэйгээ бол үнэхээр л гоё юм. Төрөө жил нөгөө нэг Баярагийн хөрөм дээр Вьетнам. Тэгэхэд бас айгүй. Тэнд бүр амар гоё байсан. Яг нэг гоё цуслан. Гадаад хоримд явах гоё юу? Гоё юм бэл. Яг нэг цусланд байж байгаа юм шиг. Resort бөөндөгөөс. Тэр бол үнээр гоё байсан. Яаж яхад одоо яг өвөл болохоор. Гэхдээ бидний ер нь нэг юм урсгал гарчлаа тий. Явдаг уу? Таиланд, Бангкок, Халуу орн за тэгээ зарим Европ гэд хятад ч өөрөө бас аягүй гоё аяллаа. Хайнаа майнаа гэл тий. Гоё юм болсон шүү дээ. Тэгээд манай хамтран ажиллаж iTrip байгаа. iTrip-ээс маш гоё аялал гаргасан. Нэг нь болохоор Tomorrowland-ийн Шанхай нам байна. Шанхайд хугацааг нь аппликейшн руу ороод бүгд харцсан. Ямар ч хэсэг өвөл байх. Тэгэхээр Tomorrowland ч одоо маш олон би бол нэлээд олон жилийн 10 жилийн өмнө баг үзчихсэн. Тэр чинь улс улсаар очиж үзсэн юм. Шавгүйгүй. Тийм юм. Үстэй зөнтэй үзсэн. Би чи 10 жилийн өмнө үзчихсэн. Шанхай явж үзээгүй тэгингээ бас Tomorrowland үзэнгээ үзээгүй улсаа үзчихвэл гоё л юм. Тэгэхээр та бүхэн iTrip аппликейшнээ татаа дотор нь танд одоо Өөр санал болох. хөтөлбөргүй чөлөө таялал гэдээ маш олон аялал байгаа. Тэгэхээр өвлийн аяллаа төлөвлөж явах юм бол одоо тикет авах цаг байхгүй тий. Он гараад аялах жаа бол та бүхэн яг одоо тикетээ аваарай. Хамгийн хямдхан дээрээ байгаа. Тэгээд Азийн орнууд бол мэдээж гоё. Одоо түрүүн ярьсан Фукок, Таиланд, Бангкок гэл тий. Маш олон газрууд зөндөө байгаа. Тэгэхээр тикет хямдхан байгаа дээр авах бол аялах хамгийн ихний одоо Ер нь бол тулах юм бол угсаа тикет олдохгүй. нэгдүгээр толгой хоёр маш хүнтэй байна. 12 сар 1 сар мартвал тэгэл бүр тикет. Одоо манай тикетүүд бас дуусчих. Тэгэхээр нэг ийм одоо бүгдээ ийм урсгал гараад үзсэн дээр ч хийчтэй зүгээр бүгдээрээ өвөл аялдаг болъё гэдэг л өөрөлж байгаа хөөхгүй. Тэгэхээр өвөлдөө бүгдээ ямар их хутаатай байдаг лээ. За тэгээд нэг сар чинь бас нэг жоохон амралтын сар болчихлоо шүү дээ. Наадам шиг. Тэгэхээр энэ нэг сарын амралтыг бүгдээ iTrip руу ороод бүгдээ үзээрээ вебер ч орсон болно. Аппликейшнаараа орсон ч болно. Бүгдээ аппликейшнаа татаж ороод дотор нь ямар аялал вэ гэдгийг харж агаад бүр анх удаа явж байгаа хүмүүс ахын бол би бол яг хав хөтөлбөртэй аяллыг санал болгож байна. За бүр яг найзууд нөхдөөрөө гоё явъя. Гоё юм яваач бишээ. Нэг нь туршлагатай ч юм уу байх юм. Мань наалаа чинь тайлбарлах уу? Ер нь бол анх удаа явж байгаа хөтөлбөртэй аялал нь зүгээр. Найз нөхдөөрөө явж байгаа чөлөөтэй аялал нь зүгээр.
Тэг өөрөө бүх юм мэдж бол тийзээ авсан ч болно. Тэгэхээр тэрэндээ тохируулаад бүгдээ явцгаарай. За тэгээ өнөөдрийн онцолж байгаа хайлал бол яхаа аргагүй. Чангагийн төмөр плантай байгаа юм биш үү. Тэгээ бүгдээрээ iTrip-ийн аппликейшн руу орж үзсгээрэй. iTrip-ийн баярлаа. Вилагаа захиалж болох юм байна iTrip-с бүгдээрээ. Монголынхоо тикетээс гадна бүгдээрээ одоо нөгөө вила би дээр хайсан байхгүй юу? Airbnb-гээр. Тэг ингээд хаана яг гоё бидийг мэдэхгүй шүү дээ би. Тэгэхээр YouTube дэх шаардлагатай болчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхэн iTrip руу ороод ямар гоё вилла монголоор тэр чин тайлбар байгаа шүү дээ. Тэгэхээр мөн монголоор байгаа. Тэгэхээр та бүхэн виллагаа очиод захиалаарай. Фукокт одоо виллад байт юм уу? Бангкокт, Таиландта, Паттаяда вилладаа байт юм уу? Та бүхэн виллагаа бас захиалах боломжтой байгаа шүү. iTrip-ээр орж. Нислэгийн хэлт багцаглал зочид модуль airport taxi аялын дата сим аялын даатгал бүгдийг нэг дороос iTrip. Манай Цагааны ном ирсэн. За улам намсч. Тэгээ ардаас цааны залж. Компот гэдэг шүү дээ. Энэ тортой юу? Өөд өрсөж. Одоо би одоо юу гэж асуув? Та нар анх хизээ порно үзчихсэн бэ? Сандгүй нэрээ тэрийг. Би сандаг. Хидтэй байсан гэдэг энэ рүү. Би нэг 12 3 тайсан баха. Интернет кафе юу? Гүй юу яадаг гэсэн маа. Өөрөө хүн болгон ч юм шиг гэж байна. Юу гэж чинь. Манайх ч гэсэн манай авч гэсэн нэг зах дээр касет зардаг гэсэн аахгүй. Стокн дээр касет төвлөөл зардаг гэсэн. Тэгэл нэг аавын жоор шүүгэний артталт нэг өөр нэг сэн тустай касетнүүд байсан. Тэгэл тавиад идсэн чи фүү тэгэл нүд нэгж авч ёо би чи хаана исэн бэ? Амьдрал юм гоё хийсэн юм. Тэгэл гэрээсээ 3 сар гараад. Хой мой. Тийм үзэг уурсаа. Гэрээсээ 3 сар гараад. Тэгж нэг үзчихсэн. Тэгэл донтцсон шүү дээ. Тэгэл орсон доо. Тэгэл орсон. Манай нэг 10 жилийн ангийнхаа ингээд интернет кафед яг нэг нь үзэж мүзэл нөгөөдөлдөө зааж өгч мөнгөл нэг интернет кафег нэг болонгийн нэг ширээн дээр ингээд кафе гэж яаж л. Интернет кафе үстэй. Кафе. Интернет кафегийн нэг болонгийн Кофе дистрон. Дистрон леви. Only with дистрон кофе. Дөхүүлээ. Гусаад. Миний бас нэлтгэж нэг хаалганы орцны хаалганы дофомон. Дофамин билүү? Дофомон. Тэр чи өгдөг лээ. Донофон. Домофон. Яа. Тэгсэн чинь нөгөө нэг админ нь сууж исэн админ нь одоо наатаа бойл гэд мессеж ордоос нь явуулсан гэсэн. Тэгсэн чинь бүгд тэрийг харснаа бүгд тэрийг гараад зогссон ч гэж. Хаашаа цогтоо та. Тийм юм болсон гэсэн. Би англианы Би юу? За би ярих уу? Минийх чинь яг яасан юм аа. Би чинь тухайн үедээ 5 дугаар ангийн хүүхэд байлаа. Тэгээд манай байрныхаа хүүхдүүдтэй нийлж үзчихсэн аахгүй. Тэгээд манай нэг давхрын охин гэртээ ганцаараа үлдээд тэгсэн чинь ингээд 7 дугаар ангийн нэг их охинтой найзалдаг. Тэгээд тэрнээс ингээд 5 3 4 гэх ингээд бага ингээд болчих жоохгүй. Би яг дунд насных нь хүүхдээс. Тэгэл бөөнөр байцсан чил ороо тэр гэлт удаад байсан. Тэгэл ороод бөөнөр зургатных нь урд суула. Хэлсэн нь 7 дугаар анги охин хідүүлээ за одоо нэрийн дурдаад яг хідүүлээ хиний ахыхын CD-г үзнэ гэлзээ. Тэгэл нөө DVD тоглоулагч нэг CD гэсэн чи тэр бол яг улаан цайн бас юм порн бол байгаагүй. Нэг юм кино. Гэхдээ яг ингээд юмнууд нь ил гардаг тийм аюу хэм яриад кино юм одоо. Тэгэл би ингээд үзэл одоо ингээд тухайн үед би эрэгтэй найзынхаа төрсөн дүүтэнээс найзалдаг гэсэн аахгүй юу. Тэгэл тэр бит хоёр ингээ хойлоо ингээл үзчихсэн ингээл манай 7 дугаар ангийн ихч чинь ингээл яа аим сонирм болчихлоо. Би тэрийг ойлгохгүй байгаа шүү дээ. Юун сонирм болоод ойлгохгүй 0 орчод тэрийг гэж мгээл заяа. Тэгэл би бүр яагаад 0 ороод амалмал гэсэн чинь яамаа гээл. Тэгээд тэгсэн чинь би нөгөө найзынхаа дүүтээ нийлээд ингээд яаснаа хойлоо гарах уу гээл. Тэгсэхгүй гарыг. Тэгэл хойлоо хутлаа өмсөл тэндээс бараг зүхтаад байгаа юм уу? Яагаад хүчрхий. Тэгээ зүхтаа тэр орцонд нөгөө айгүйх юм цонхны тавцан дээр ингээд суудаг байсаахгүй бид хэд ингээд авирч суудаг. Тэгснэ би тэр хойлоо тэн дээр ингээд өөдөөс сар сууж уйлж мэлээд. Тэр охин болохоор манай тэр охин 3 юм уу 4 дугаар анги охин байсан байхгүй. Би болохоор 5 дугаар анги ахгүй юу мэдээж авсан маа. Тэгээ бид хоёр ингээ ерөөсөө тэрнээс юм сайхан юм олж мэдэрч чадаагүй амар юм
муухай мэдрэмж аваа. Тэгээ хоёулаа цонхны цацсан дээр ингээ өвдгөө тэрж уйлаад заяа. Тэгээ ингээд ах нь ирээд ах нь ингээд бас нэг найзтайгаа ирсэн хоёр банд ирэл яасан бэ хоёр яага уйлаад байгаа юм үлээ тагс битээр өчир шалтгаан айлж уйлж мөлөл зэ. Бид хоёр зэ хиний гэрт бид хоёр тим юм үзүүлсэн энэ төр гээл. Тэгэл ер нь миний анхны порн бол тийм муухай дурсамжтай л. Одоо бодоход ямар кино байсан халиа ах нь үзээ. Одоо үздэг үү? Нэг юм тоглоомын талбай малбаа дээр нэг юм хоёр эрэгтэй эмэгтэй хүн юу яаж маадсан. Тэр чинь бүр амар. Тэгэл тэр амар хүнд туссан. Ер нь одоо үздэг үү? Ер нь бол айгүй хүн туссан. Асуулт нь юу байсан бэ? Одоогийн бол хүнд биш үсттэй. Ер нь бол айгүй хүн туссан. Мэдгүй. Нэг тиймэрхүү. Гэтэ яг нэг тийм найзуудаараа ингэж бас нийлж айгу сонирхож үздэг нас гэж бас байдаг юм шиг байлээ. Яг ингээл бөөндөө цуглаж мөглөөд нэг үзэж нэг тийм. Тэр одоо гэртээ бид нар чи интернеттэй болол ертөнцийг бас нээж илээ шүү дээ. Интернет кафе гарч ирэл тээ. Кофе яагаад байгаа юм бэ? Бүх ах зөө худлаач үжиглэж байгаа. Тийм. Кафе. Кафе. Тэгээ. Кафе. Би юу гэдэг? Кафе. Интернет кафе л гэдэг үстэй. Хүү интернет кафе л гэдэг шүү дээ. Бүх худлаа идүүтэй дөрөвтэй гэдэг байгаа байхгүй. Тэр охтууд манай пүүстэ хөгжилтэй хөөрхөн идүүтэй юм а гэж хэлүүлэх гээд худлаа. Кофе гэдэг нэрээ. Стром. Онли меми. Стром тафон. Оёнгой. Би харин анх яг яаж үзчихсэн санахгүй байна. Тэгээ миний хамгийн анхных порно биш ийм янз бүр амар юм сонь зургуудтай хүзрээсэн. Гэрт тийм хүзэр яг өвөгийн сервантны доор бас юм тустай ноборны хайрцаг дотор байсан зөө. Ноборны хайрц. Нөгөөх нь нобор хайж яваад. Тэгээ нөгөөх нь бас гэртээ ганцаараа үлдээжлүү. Тэгээд 2002 дугаар англи байсан баха 7 молоотой хүүхдсэн юм уу 7 8-т. Тэгэл нөө тийш чин өдөр зурагт гарахгүй тэгэл гэрт хүн байхгүй тэгвэл хийцгүй байсан. Нэг цаг дугаараа. Тийм цаг дугаар. Тэгснээгээд удаан сонгууд юм чих чүн гэдэг юм шиг нэг юм сонь зурагт гарахаа байлаа зогсохоор явдаг шиг тийм сигнал шиг юм сонсогдож маастал тэгэл ганцаараа тэрүүгээр явж байгаа л ингээл бүх шургуулгуудаа удалж үзэж жаал нэг юу онгоолсож харин дотор хүзэр тэг гайхаа ингээ онгоос хүзэр болгон зурагтай тэг ингээ тэр зургууд нугасаа ингээ дайварсан юм үгүй ингээ яг фото юм нөө шар юм арьстай яг жинхэнэ Европ хүмүүсийн тийм фотонууд үзчихсэн ёо сонирхолтой. Сонирм бол гэхдээ ямар ч ингээл хүн чинь бол ингээ шууд айгүй болохгүй нууцсан би яг хийж ин да гэдгээ ингээл яг шууд ойлгож байгаа юм чинь дээ тэр чинь яах вэ гэсэн. Тэг би тэнчэнээс одоо яг нэг зураг ингээ бүр амар тод үлдсэн мэт гэсэн. Тэр нас чи нэг ихч тэгээд ингээ бүр юм close up бүр ийм зураг. Тэгээд гиснэ иймг нь ингээд ингэж зүүдэг хэрнээ ийм цагирган юм гэсэн. Ийм том цагирга. Тэгээ ингээ хоёр цагирга руу ингээ хоёр юм орцсон. What? Фу, даач нэр мартахгүй байд. Yes, чи зүг бодчих да. Тэгээд тэр их амар ингээ орцсон. Араас нь ингээ цагирган. Тийм. Тэгээд их чинь гисэн дэшээгээ харцсан. Амар инээсэн. Бүр ингээ амар инээсэн. Гоё юм шүү тий. Тийм. Тэгээ би ингээд тэр зураг ингээ одоо хүртэл ингээ дотор үлдсэн байгаа байхгүй ой санамж. Тэгээ тэрний хойноос бол тэгэл бас яг адилхан үеэлэгч мэгчийн ямар нэгэн нэг юм байна үзэгээл аав ингэсэд месэтийг хулгайлж тэр нэг жижиг өрөөний зурагт мөрөгтөн дээр нууцаар үзэж өнгөцсөн юм шиг байна. Гэтэ яг одоо чиний нөгөө сайн ингээд нэг юм уйлсан гэдгсэн шүү дээ. Ер нь бас яг тэрнтэй адилхан мэдрэмж бас яг ер нь яг арайч уйлаагүй. Гэхдээ миний дотор муухаараад байснаа бол яг сандаг байхгүй гэдэг юм. Дотор дүүрээд нэг юм бөөлж мөөрч юм шиг нэг юм сонин муухай гадснаа л гэсэн. Ямар сонин над бүр л айгу сонин шүү дээ. Ихтэй хүмүүс зүгээрээдэг хаа. Охтуудад амар муухай заван санагддаг. За фүү таних чинь яасан кофе. За би тэгвэл өөр нэг юм асуух юм. Тийм та нэр хоёр юм асуу гэж нэг нь асуугаагүй шүү дээ. Нэг нь юу вэ? Яагаад найзынхаа эцтэй за тий. Нэг нь болохоор юм би зүгээр нэг зураг харж ирсэн юм аа. Тэг зураг харсан чинь ингээд хоёр сонголттой. Нэг нь болохоор жижигхэн диихтэй. Ширээгүй. Жижигхэн диихтэй. Баян залуу. Амар замын залуу. Нөгөөт нь болохоор том боломжийн диихтэй. Тэг ядуу залуу. Цаав сонгох юм.
Ийм дундад залуу байхгүй юу? Жохон мөнгөтэй Дондож дигтэй. гайгүй тэгтэй. Бас дунд шиг ихгүй. Гайгүй. байж болно энэ гэх. Тийм байхгүй юу? Тийм харин байдгүй. Тэр ядуун баяжих боломжтой юм шиг ярьлаа тийм бас. Нөгөө баян ядуу би байхгүй. Баян бүг юм шиг. Хүүги гэж муухай. Хүүги гоо гэдэг. Пүүгийгээд нэг ах байт юм аа гэж. Бүгийг гоё гэж. За сонгоцгоо. Тэр эсрэгээрээ сонгоо. Одоо мэдэх юм. Жижигэн гэтгэр мөнгөн дуртай болчих гээд байл. Ядуу гэчгээр юунд дуртай болчих гээд гэж та аюу сонгоод хийцүү юм би. Яг нэг аль нь ч нэг тийм чухал санагдахгүй байвал яг уу гэж бас. Тийм сингл явж игээд. Үгүй ч та. За уянгаа сонгоо. Мөнгөтэйгээ сонгоно. Тэр нөгөө өөлсөн чи мөнгөөр арчиж өөлээд байдаг. Чи Ингээд доллараар мөнгө арчиж өөлээд шүү. Бүгийг сонголоо. Би одоо тийм яг хэвчээ биш. Габи гогсон. Нэг болох хэвчээ мөн нэг хоёр болох хэвчээ мөн яг хэвчээ юм бэ гэж байна. Гэтэ ингээд эрэгтэй хүмүүсээс ийм асуухангаар одоо ядаж нэг юм химжээлэх юм байхгүй юм тий. Бага штэ. Бага. Ингэдэг хөх Бүкс. хөх бүкстэй гоё. Амар баян Эсвэл царамуутай. гэдэг шиг тий. Амар гоё биетэй ирнэ. Үцэлийн царайтай байх уу нэг Гэтэ зүгээр баян ядуу байхад л царай ямар ч хамаагүй тий. бүдүүн ч нэг амар бүр юм сонир автгаа ч юм уу тий. Тэгвэл нэрээ аль нь вэ? За. Гэхдээ энэ анхлуудын хариултыг авъя. Юу. Үгүй тааш энэ царай мэрэ ямар ч хамаагүй мөнгөтэй байхад тэгэл бүр царай мэрэ ямар ч Яг ингээл өгцөн нөхцөлтэй тааруулаад хариулчих юм дээ. тэгвэл тэгэл мөнгөтэйг нь сонгохгүй л Тий шүү дээ. За хариул. Чамаа ингээ хоёулаа амьдралаа сонгоч. За ядуу Баярлаа. Хамхныхаа синийг хөлтөлийг яаж авч авч. арга хэрэг ашиглаар байна. Асааглаа. За хариулаа чи. Ингээ уурлаа. Юу лээ? Гоё биетэй нэг нь болохоор гоё биетэй царамуутай. Нөгөөд нь болохоор хөөрхөн тэгсэн мөртэй муухай биетэй. Тий. Би бол гоё биетэй сонгоно. Гоё биетэй царамуутай. би царайлыг сонгоно. Царайлаг ирнэ би юм. Тий. Үгүй байна. Би бод. жонцгүй Тий, битэй гэсэн. Би Одоо тэгэл ямар ч үетэй байсан яах вэ? Онцгүй би энэ бас юм уу? За. Би нэрээ манайхаа сонноос мөрөө мултлаад тест тоглож сурах гэсэн ихний 10 минутанда мөрөө мултлаа. маа гэж өгсөн Тоолж амжаачгүй байсан. За би бүр тоглож эхлэхгүй байсан. Тоглох гэж байгаад мөрөө мултлаа. Ого шүү мөө энэ яагаад байгаа. энэ ямар Йоо энэ болчихно уу? Тэг би ингээ мултарсан мөртөгөө нэг цаг ингээ гимтэл рүү ингээ төгжирч яваад тэгээд ингээ уйлаал яваад. Энэ ч бас өөрөө ингээ болчихдог. Яагаад энэ төрөлхийн юм уу? Тийм түр. Йоо муухай мэнэ. Та ингээ нөгөө ийм бүжиг. Одоо энэ хүзүү байна. хүзүү мултард юм уу? Мултарч бол бүх юмаа мултлна. Та нэг хөлөө ингээ 70 хаад галгаад чадах уу? Жогон багтаал чаддаг ус. Үгтэй ингээ нөө завилчдаг ус ингээ толгойн хаар төлөө игээд хүүхд тахтаа штеп. Уйгагч хүүхд тахтаас нэг юм ямар шалгаангүй нэг ингээ цээжээрээ хөвчж байгаа нэг хөлөө ингэж байрлал ингэдэг байсан тий. Нэг сонин тэр бас яг ямар ч утгач гэдэг. Тэг ингээд юм амхандаа сон. Хоёр үлээ ингэж дээшээ өргөснөө. Хоёр үл дээр ингээд диваны дээр мэр ингээд тавьснаа. Өөр хийх байхгүй. Даалан дээрээ зогсоод даалан дээрээ зогсч хөлөө ингэж мгээ бодож байна. ингэж гаргаж хивсэн дээр ингэж өгч Би одоо йоган дээр тэр чинь багшаараа залгачих штеп. та яг хийж байгаа юм. Би ч одоо йогч юм болсон шүү. Вау. Гэрийн урд. гэрээ урч шүү. Ямар нэг йогийн нэргүй my home. ямар нэг нэргүй йог юм. Одоо яг анзаарчсан сургууль. Ганцаарчлсан нэрээ. Өө чи. Фу. Манай багш чинь артай хүн байгаа. Тэгээд үгсгээд гоороо юу гэж хүлээж. Та ч бүр Амар сайн багш. За л да итгэж байна бид нар. Мангар сайн багш. За. Юу гэж хүл байгаа бид гурав. За ямар нэг юм нэг нотлох гэсэн хэрэггүй. Хөөхөн багш. Тийм байна, тийм байна. Тийм хүүн надтай цэцүү гэд би яг хөшгөнө. Хүүн надтай ч зүгэж орж ирж байгаа яадаг гэлээ. Манай хүүхдээ ямар адилхан хэцүү юм бэ штэ. Яна багш нь бит энийг үзээсэй ёо. Яна. Бамди шүү манай багш. их өргөний багш. Аграшма. Түрүүн завсарч байгаад нэг ийм яриа явсан юм аа. Эрэгтэй стрипэд игчнэр оронгуудаа тэгдэг гэсэн. Оо манай хүүхдээ ч гэсэн нүүч.
гэдэг. Би түрүүн дэрийг сонсоогүй юм ба штэ энэ тиймээ Тийм гэдэг. байна. Стриф гэдэг ханд яриа. Тэгээд айгуу. Стрип. Аа Стриф. Та ер нь яац юм. Параци Ферис гэдэг шүү. Параци Ферис гэдэг. уянгааг харахаар балаа алчт. Фу ахыг компаниар юу? Фуги болчихсон. Фоо ёо гэж. Та ч нөө фугэ хүмүүн үү? Тэр залуу одоо нэг юм штэ. Та нэг фоо ёо. Та нөгөө поо мөн үү? Үгүй та чи нэг поо тэ гэсэн. Би ингээ гахаад поо юу гэж бодсон. Тийм поо гэж. Поо гэдэг хүүхдийн нөгөө юу штэ зүү клабыг бас хүмүүс 100 гэж яриад байдаг. Гэтэ тэр яг зөв нэршил нь юу юм бэ? Зүү. Зүү үстэй тий. Хүмүүс бас 100 орлоо гэдэг би 100. Тэр чинь гэхдээ хүүхдийн 100-тайгаа андуурлаж Альч юм тгаар шиг. нь л тэгээд Одоо калаб хаагур хот байл. Калав. Клуб гэх юм. Диско. Санийг бол албаар. Калаб л гэсэн шүү дээ. Калаб ер нь хаагур хот. Одоо кантаментэ. Яага надаас сууд. За одоо минт л амир Аа. Минт хитэн Би минтийн ширээн дээр нь ингэ зогсож болох юм. гол нь чам дэрхий нэр бодлоо. Хөл өцсөн зогсож. ямар хийнэ. хаусалаа Хаусалаа таамстгаа очоод тий. Урт нь юм уурах нь. Контактор явсан. Шот өгөөл тэргээрээ. хөлөөрөө шот өгөөл ингээл. Одоо нөгөө ер нь одоо ингээд нэг ийм юм байт юм байна л та манайхаа. Улирал солигдох үеэр хүний сэтгэл санаа бас дагаад айгүй тогтворгүй болд юм гинэ. Ер нь ингээд шилжилт хөдөлгөөн орж ин гэсэн үг шүү дээ. Тэр чинь нэг улирлаас нөгөө улирал руу шилжихэд. Тэнгүүд одоо яг намрын улирал ихэнх хүний хувьд айгүй юм эмо ч юм уу тийм жон сэтгэлээр унсан өөрийгөө айгүй их ингээд эргцүүлж бодсон тийм улирал болж өнгөрдөг юм байна л та. Тэнгүүд энэ удаагийн намар бүр гоцгойд хүмүүс айгүй их эксүүдээ санаад байна гинэ. Би бол зүгээр сэтгэл готролд орсон сая. 2 бол алга. 2-7 хоногийн юм. 2-7 хоногийн өмнө сэтгэл готролд орсон. Жургаш итгэвтэй подкастт оролцож явал та. Юу гэдэг юм бэ? Огшаа. Үгүй энэ ярихаараа ингэж байгаа шүү. Юу гэж чам. Ингээд ааш. Тэний гомбе түс. Ихэд байгаа юм бэ. Season 6-гийн маань хамтран ажиллагчаар Тино хамтарч байгаа. Тино таны супер ап хамтарч байгаа. Гэхдээ Тино супер апа дараад нь дэлгэрэнгүй байна. Энэ удаа Тино чаржер буюу түрээсийн power bank-ыг та бүхэндээ танилцуулж байна. Магадгүй зарим нь энэ тэнд зөндөө харж байгаах. Тэгэхээр хэрвээ та бүхэн Social Pay-тэй бол Social Pay Tino 2 маань хамтраад хэрвээ та бүхэн Social Pay-ээр түрээсийн power bank-а эхний удаа авах юм бол эхний удаагийн төлбөр маань үнэгүй байгаа шүү. Тэгэхээр та бүхэн Social Pay-ийнхаа QR-ыг нээгээд Tino-гийнхаа QR-ыг уншуулж эхний power bank-ийнхаа түрээсийг үнэгүй аваарай. Тэгээ бүгд нь амжилт хүсье. Tino апа бас дээрээс нь татаж байгаарай. Зөвхөн Social Pay-ийн хэрэглэгч нартаа зориулан Tino Charge түрээсийн power bank-ыг эхний удаа үнэгүй ашиглах эрхийг бэлгэлж байна. Танд хамгийн ойр байрлах Tino Charge түрээсийн power bank-а амжиж түрээслээрэй. Урамшуулал 10 дугаар сарын 31-ний дуустал. Tino Charge танд ойрхон. Тэр яах гээд байгаа юу гээд байгаа хоёрыг нийлүүлээ юу гээд байгаа юм бэ? Ах юунаас болоос төлсөнөөр гоноо. Зүгээр дээ. Гонкс юм аа. Дөрөвтгт нь яачлаа. Нэг ажиллаар уусан. Сокотой бол. Дөрөвтгт нь ажиллаар уусан. Тавдах нь болормоо. Тавдахт нь болохоор нөгөө нэг ажил дээр бас уусан. Минт дээр Эхний дараглал. хагасанд нь тэгээ бас яачлаа. хагасанд дөрөвтгт нь найзын төрсөдөр болоод тавдахт нь зүгээр ажил дээр уугаад хагасанд нь страп ордог байхгүй юу? Тэгээ ер нь бол 3 хоног уусан. Тэгэл бүтсэнээс авахлал дараагийн 7 хоног тэгэл тэр чигээр би тэгтээ угаасаа өмнө нь бол ингэдэг байсан байхгүй юу? Тэгээд тулгаж уусан гэж юу? Тэгэд би бүр амар юу яагаад гөөгөө уухтаа би бол наатач нэг уухтаач биш байх гэж бодчих. Зүгээр улирал солихтаа л байх гэж бодчих. Өмнө нь бол ууж мохот бол би тийм готрол ордог байхгүй юу? Зүгээр. Маргаас л. Тэг готртлаа л уусан биш юу? Хамаг допамино зарцуулсан юм шүү. Готртлаа уухаар. Энэ улирлах баха. Би бол тэгж л бодсон. Тэгэл гэтэ ер нь бол улирал солигдоход тэгдэг. Ер нь ингээд цаанаасаа л нэг юм жоохон сонирн болоо л нэг юм ядраа. Тэг ядралт өгөөл ер нь аим нозороол нэг тийм ингээд юу ч хийгээгүй ажил ядраад идэв штэ. Тийм шүү мэдрэмж төрөөл. Ер нь сая бас ингээд хүмүүс айгүйх юм хуучин харилцаануудаа бас ингээд эргэж санаж байна. Бод ухарснаас л штэ. Худлаа юм. Астрологтой холбоотой юм хүмүүс байдаг юм байна. Тэр готрохаараа хамгийн түрүүнд хийдэг үйлдэлтлүүд чинь юу вэ? Гарахын тулд би бэлтгэл хийдэг. Бэлтгэл хийжсэн юм ясаа мөрөн болтол.
Тенс үзэрсэн чинь. Тийм. Нэг сайхан тасгал хөдөлгөөн хийгээ жоохон эрүүл амьдрыг гэж бодсон чинь мөрөө мултлаад хөдөлгөөний хорих шаардлагатай болоо. Тэгээ уг нь йогонд явах гэсэн байхгүй би. Тэгсэн чинь тэгээ энэ сар ингээд өнчгөр болоо. Тэгэл мэдгүй. Тэгээд ямар ч юм. Яа тэгээ шүү гүнилээ гутрагчсан. Ер нь уйлахаар сайхан болдог шүү. Өөлж. Өөлийг ихлэ өөлж болтгоо. Ивэлж өглөөж. Албаар ингээд өөлөх гал ингээд нэг тийм сайд дуу муу ч юм уу тийм нэг сайд рилс мис үтсэн ч гэсэн ингээд жоохон огсч болдог л өөлж чадах байл. Цааш нэг шилэгнэл хайчих. Тэгээд 5-10 минут юм орсноо тэгэл. За энэ 7 хоног юм орсон хангалттай энэ 7 хоног. Ихтэй хүмүүс ер нь тийм шүү тий. Чи бас адилхан уу? Өөлтөж асгартлаа одоо асгардгүй. Өстө асгарахгүй. Зүгээр нэг цэлэгнэл хаяа. Гэхдээ уйлж ингээд уйлж ингэ зүудээ. Нэхэ буйнэхэ дам шүү. Уйлж чинь чамаас. Уйлээд өгөөчгээ буйнэхэ дам шүү. Та зүуд гиснээс яг энэ дээр юу гэж боддог вэ? Одоо хүмүүс ингээд хин нэг зүудлэхээрээ тэр хүн намайг сансан байна энэ дэр гэж боддог шүү дээ. Тэр яг үнэн гэж боддог уу? Би бол тэр нь. Хүн ер нь яагаад хүний зүудэнд орд юм бол? Эхний ямар нэг энэ тийм хадгалагдсан мэдээлэлтэй л холбоотой. Тэр бол тэгэхээр тийм батлааг болохоор би нэг бас нэг хийдэг. Огт танихгүй хүнтэйгээ одоо ингээд ямар нэгэн юм одоо үерхэж ийн ч гэдэг юм үсэлцэж ийн ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар зүудэлж үзсэн үү амьдралдаа огт харж байгаагүй л нэг эмэгтэйтэйгээ яваал эрэгтэйтэйгээ яваал гэдэг. Тэрийг яг хин юм болмол гэж өглөөнөөс ирээд ингээд тунгааж бодож байсан уу? Тэгэл нэг тоог танихгүй Instagram охин охин. Охин. Заавал тэр Instagram-ийн охин байдаг. Легенстэй Instagram-ийн охин. Юутай. Тэр бүр ийм амар хизээч бүр эрэгтэй хүмүүний нүдэрч харж байгаагүй тийм хүмүүнтэйгээ үнсэлцэж нэг бол ингээд яг хийх гээд байж ягаад ажлынханд харагдчихлаа ч юм уу нэг бол амар олон годомжинд нэг харсан чинь тэр ойлаа шалтан явж ингээд амар бүр зүуд мунцсан юм шиг балаа зүудэлдэг тэгтэй бүр ёо иччих хүмээ. Би энэ амар. Та тэгтээ тийгдгүй юм уу? Тэгдэгстэй. Чи тэгэл ажлынхнараа зугаалганд явдаг юм уу? Нэрнгээсээ бүр амар ичмэр зүүдэлдэг шүү дээ юм. Тэгэл манай ажлынхан ч гэсэн ч тэр бүр тийм тэнэг зүүдлээд мөдлээ. Тэгэл бас манай ажлын хүүхдэд ярьж мэр. Тэр чи тэгж бодсон л шүү дээ. Энэ тархин дотор хардлагцсан нэг нууцсан юм тий. Болоо ихтэй тэгж хизээч бодож байгаагүй л юм да. Гитарч таажнаас тэгсэн. Юу чи? Өнөөдөр нэг 5 өдөр болчихлоо ш. Миний нэг ажил. Та нар ер нь яаж салж чинь? Юу хийд асууд юм. Түрүү асуусан юм шүү дээ. Юу гэж хэлж салж чинь болж байна гэсэн. Айгу яаж салах нь хамгийн муухай. Харилцаагаа яаж дуусгах чинь? Харилцаагаа яаж цэвэрхэн? Юу ч дуурахгүй гэж тэгвээ. Юу ч ярихгүй гэж дуусчихэд шүү. Одоо надад салаагүй хэд идүүн байна. Яг салъя гэж бодож байгаа нэг. Яг салах тухай ерөөс огт яриагүйгээр ингээд нөгөө тэнцээ бол үерхэж байгаа л гэж бодоод. Симпсонс гэдэг алга болдог шүү дээ. Бүтэн дундаараа. Энэ шиг ингээд нэг юм сарнаад алга болцсон юм харилцаа бас байна. Ихтэй хүн жоохон тиймэрхүү өгнөөс хэлэх жоохон хэцүү санагдаад байна ч надаа. Одоо чи жоохон сони юм байна гэж салах хэцүү тий. Эрэгтэй нэмэгтэй дээ юу? Тий. Эмэгтэй хүн бол тэгж болж штэ чи. Би бол амьдралтаа тэгжилж үзээгүй бас. Тий. Эмэгтэй хүн бол ингээд чиний энэ занч таалагдах байна, тэр занч таалагдах байна. За би угаасаа ийм залуу шатдаг бэлэн биш байна, тийм биш байна гэж салчдаг шүү дээ. Эрэгтэй хүн болохоор ингээд чиний энэ занч таалагдах байна, тэр занч таалагдах байна. Ийм чи ийм арчааг байна, тийм арчааг байна мэн гэж нэг хэлэхээр нэг жоохон хэцүү ч юм шиг тэгсэн. Чи хитрхи гуугаад байна. Манай ирчүүдээс тэгвэл шоодаад байна. асуултаа. Манай эрэгтэйчүүд одоо уус ингээл хүнд ингээл ийм байна, тийм байна гэж хэлж салж үзээгүй гэж хэлж штэ. Тэнгүүт нөгөө эмэгтэйгээ салъя гэдэг үг хилтэл нь ямар үйлж хийжсэн бэ? Бүр ингээд нэг юм үнэхээр яг энэ эмэгтэй хурдан салъя гэж хэлсэн. Салхаан цэрлүүлэх тийм юм хийжсэн үү? Зайлгээ хэлэнгуут нь гараа Уяа Ямдоо ингээд бүр бүх юм хийж ээжсэн ээ. Тийм үйлдэл хийж байв уу? Хийж байсан уу? Яаж гэсэн бэ? Нэ унгасаал ш. Хажууд нь би унгаад, салтал нь унгаад би. Та тийм уу гонгод юм. Үгүй. Би бүр хичээж унгаад. Шүлтэй унгаж унгаад. Oh my god. Шүлтэй ч юм. Шүлтэй. Юу ч шүүстэй юм. Юу ч битээ хэл. Ой. Яа. Тайраас би түрүү асуух гэсэн. Тайр ч одоо нэг Тайр уу? Энэ хоёроос асуусан юм. Тайр уу? Хоёр цачнаас асуух гэсэн юм а. Тайр гэр бүлсгэж те. Тэгээ хизээ унгтай юм. Эрэгтэй хүн бол тэгэл хамаагүй үстэй. Октод хизээ унгтай. Унгаж үзээгүй шүү. Мэдгүй тэгэд нэг тим юм гэсэн хугацаа ерөөсөө ба. Ер нь онгоцны тухай нэг боддоггүй шүү.
Гэхгүй тийм гарддаг юм бидтэй гэхгүй. Манай ээж бол аавын хажууд бол нэг ч унгадаг байгаагүй зөө. Тэгвэл манай ихч бол ахын хажууд бүр цогсоод байгаа. Би бинлүү хонгож хонгол би бүр ингээ гай. Тэнгүүд ээж ямар балиар хоёр вэ? Би бол өстой эзээч хажууд нь унгаж үзээгүй. Эрүүл мэндийн талаасаа ер нь гяс унгаж мунгаад. Унгасаа төвчээд байгаа юм байна. Гарахгүй бол хамгийн амар ингээ гиз ингээд хатуураа. Өвдөд идэх байхгүй юу сүултээ. Дүүрсэн байдаг. Би таад зүгээр нэ. Түүхээсээ хуваалцъя зөө. Би ингээд одоо X-тэйгээ ингээ хамт ингээ дараалаад 3 хоноо. Би үнэхээр хажууд нь ингээд би засч чадахгүйсэн аахгүй. Үнэхээр би ингээд хөнгөнөөр л би заснахгүйсэн. Би хүн дээр би засч үнэхээр чадахгүйсэн заяа. Би ингээд би засъя гэдэг хичээгээд суусан ч гэсэндээ ерөөсөө болохгүй. Тэгээ байжсэн чинь нөгөөх маань бол өдөрт ингээд 3-4-0 орон заяа. Бараг орох болгондоо хүн дээр би засчихсан. Тэгснэ 3 дахь хоног дээр над дээр ирэл тэг чинь. Чи одоо нэг 0 орохсоог байсан байна. Надад амар санаа зовсон байгаа гэдэг. Баахгүй энэ даа гэж хатчих үү. Баахгүй 3 очиж. Тэс нөгөө хүн чинь сүүлдээ надад санаа зовсон. Чи одоо нэг 0 мэл орох цаг болсон баха. Би энд ингээд зургатаа ингээд чангалаад ингээд байж яаж ороо гэж. Би үргээд тэгээ би гэртээ ярьж бийцдэг байсан. Йоо. Тэгээ би ингээд тэднийд ингээд хонж маань штэ. Тэгээ бийцмаар санагтаараа би ингээд харьцдаг зөө. Өнөөдөр гэртээ хон. Би засан. Чи тэр нөгөө X-ийг түр гаргаад гадаа мадаа. Чи гараад миний онгор гадаа нэг жоохон салхилж байгаа. миний хонгорч. Би баг 2-3 удаа үүрээр босч бас бийцэж ирсэн. Унтж яах юм хэцүү. Гэртээ юу? Яа нөгөө найз руу. Юу. Газар үлдсэн. Ямар хэцүү тухайгүй ирэх юм би. Харин тийм ээ амар хэцүү байсан. Хэсэгт хэцүү шүү дээ. Эхний хэсэгт бас эвгүй заяа. Тийм тэгэл карант марантын онгоолгол усмас гоожуулаад утсан дээрээ бичлэг тавьж байгаа л тэгээд талалж онгож мунгаал. Гэтэ найзлууд чинь тухайд баажахт чи найзлгаа ямар муухай ингэж чамд бодогдохгүй л газ тий. Бодогдсон юм уу? Гээ зүгээр гацаа шигтэй хүн болохоор надаа нэг тийм хамаагүй л гэж бодсон. Ер нь бол гэтэ нэг хүйс ууг нь хамаагүй л дээ. Тэгтэл би одоо юу гэдэг ингээд өмнө нь бас тиймэрхүү байдалд орж үзээгүй болохоор ч тэр юм уу надад амар юм хэцүү байгаад байсан юм аа. Тэг ингээд Гэтэ ер нь надад ч бас хэцүү. Тийм. Танд ч ямар ч бааж ийд хүмүүс яг ингээд удахгүй бол асуудалгүй заяа. Дөнгөж эхлээд ингээд нэг уулзаад удаагүй байх юм бол бас жоох сайн заяа шүү. Би ихтэй ерөөс ийм хүмүүс тоож маадгүй. Би тэгэл нэг ажил дээр байхдаа ёо би яг баалаа. Али за гэс наадгаа одоо харуулж биний үсээ орлоо борлоо. Ажил байгаа. Өөр нь ихтэй ингээд хүмүүсийн дунд нэг юм хамаагүй байж байгаа гэдэггүй ингээд ёо за нэг сайхан бахсан махсан гэл өөр хамаагүй л ярьж мэрчтэй. Тэгтээ болцож явахдаа нэг тэгтгүүстэй. Гү тэр чинь болцоход чинь их амар баалаа баатлаа нэг тэгж болцохгүй сте. Гэс хийж татчих явж маачаад. Би чамд хамт 3 хонцон төгөлөлт бас их баах гэдэг чинь асуудал. 3 хоног чинь болцоо биш байхгүй. 3 хоногийн турш үргэлжилдэг болцоо биш байхгүй. Тэр чинь харилцааны өөр төвшөнд чи буюу бааж болно гэдэг төвшин байхгүй. Уг нь бол хамт 3 хонцон бол тийм. Тэгэхгүй болцоо бол нэг юм 5-6 цаг үргэлжилдэг ч юм уу юу ч мэдгүй тийм л юм гэж би бол ойлгоод байгаа байхгүй. Тэгмүүд тэр дунд бол 0 ормоор байгаа л би 0 орчод ирэх жоох удаж магадгүй шүү гээл. Тэгэл 0 орд тэрийг заа. Ер нь тэр баг гэлээ. Ер нь бол зүгээр ингээд дуу чимээгүй ингээд 0 орох юм бол надад бол тийм асуудалгүй байна. Гүц гүлэж үлээд ёо би тэгэл авир хэцүү юм бол би орчдохгүй ш. Тэгэл гүрэн ш. Гүрэл явтлан тэгэл эсвэл өөрөө хүртэл явтал гүрэн ш. Та нар ажлын 0-д бааж чадсан юм. Хаач бааж. Ямар сайн сонгоцсон байгаа ш. Дэлгүүр мэлгүүрээ 0 тамаагүй госдгүй. Дэлгүүрийн яг өөр газрын 0 ч бас жоохон тохгүй л ямиг тэгэл тэр доор нь гэс гарахгүй байдвал би хайж амар хэцүү байдал үүсэн штэ. Тий. Тэгэхээр зүгээр хаан баах боломжтой тэнд зүгээр бааж ч байхгүй. Үнэхээр болохгүй бол тэгэл яалч харахгүй гаргана л та. Тэрнээс шиг яг нэг жоохон дэвчиж болохоор бол гайгүй байх юм бол за дэвчил хараад эрүүл талаас амар муу шүү гайс. Тэгвэл би хууч амар санаа дээр ажилтдаг байгаа талиунаа битэр дандаа 0 тааран зүй. Яг эмэгтэй 0 руу оронгууд нэг 0 цоочтой байх юм бол тэнд нэг бол талиунаа нэг бол би байгаа. Тэгэл яг орж ирээ цоочтой авах талиунаа гэвэл яасан бэ? Тэгээ намаа сууж байгаа талиунаа эхлүүнэ. Яагаад дандаа хүнтэй зэрэг тавцчих чинь. Би хоёрын гиз яг зэрэг өвддөг юм уу ааш яг хамт 0 гэж таардаг ус. Амин талиун нарыг сонсоод нэг уурлах байх уу. Ер нь хэцүүлтэй. Хэцүү. Хөдөө мөдөө бол бас
хурааж муураач бас айгүй хэцүү байдаг юм аа. Хөдөө бүр. Хөдөө бүр. Надад би давхуу хөдөө явах амар амар хийж чаддгүй маань. Хөдөө бол. Амар их би нэг амар айсан. Би бараг хөдөө мөнтэй явж нэг тэгж үзээгүй яжгаад нэг хөдөө явсан чинь ингээд бүр яг бийцмар санагдаад тэгээд бийцлаа маслаа гэж тэрүүгээр ч нас бөөм болжоод очоод яг ингээд нэг юмны араар орос ус чи хойно тэр айлах нь нохоо. Йоо. Ханга хүлээсэн. Хоолой хийсэн. Тэгээ би бүр сууж чадахгүй ягаад ч хойноос гэл ороод бараг бүксийг л долооч байсан. Чи тэр нохоо нэг зайгаа тавьж өгөхтэй байхгүй. Эхний хэсгээ гаргачаад хажуу тишээ хүлээн. Тэгээ ингээ нохоогоо хараа суудаг байхгүй чи. Тэр бүр амар байсан ёо. Тэр нохоог би бүр үнэхээр зайлчихдаггүйгээ би бүр. Манай найзтайгаа зөв хөдөө явж байгаа хоёулынх нь гиз зэрэг өвдөд тэгээ ингээд хоёулаа хамт явж баяа гэд ярьсан юм байна л та. Тэгээ харахууд ямар ч юм 0 байхгүй юм хээр талд учраас ингээд яаж ч жоохон хоолой бахаас сонгоод тэгсэн чинь яг тэр хоёулаа яг ингээд өөдөөдөөс хараад суугаад яг ингээд бааж исэн юм байна л та. Юм ярьж үзсэн. Иргэтэй юм уу? Эмхтэй юм уу? Хоёулаа эмхтэй. Тэгээ тэгсэн чинь гинэт нэг машин гэрлээ авсан. Нөгөө хоёр ч хоёулаа ингээд өмдөө татаж амжихгүй ингээд хоёулаа гүйсэн гэсэн. Лот шавраа. Амар хэцүү ихтэй. Тайван баалтай. Яагаад гэрэл тусгаад ихэндээс гинтгаш. Тэгээ би амар юм бэ тэгээ гаргацсан байсан юм уу гаргаагүй байсан юм уу чи гарч исэн юм аа ч гэж. Тэгээ гарч машин юм чон агт гэрлээ. Хоёр охин ингээд гүйсэн гэсэн тэгээд би бүр хэцүү юм. Тэр ер нь хэцүүлтэй өдөө гадаамаа тэгээ хээр талмал тэл үнэхээр аргагүй гизний зөвдөлтөдтэй ямар ч нүр арга байхгүй үстэй. Тийм шүү дээ. Гэтэ Монгол хүмүүс бол хээр талдагтай арчаатай гайгүй ячдаг те. Давчдаг те дээл мэлээ нөгөө эдрийн комеди шүү. Яаж маа. Тэгэл юм яа ч юм дээл аягүй үүтэй нэг юм ингээл босоод яг хормын ингээл хамаал босоод ирвэл та. Яа, нялшал гэх юм. Тан дээл яаж хураад ингээд нэмэрсэн байгаа шүү дээ те. Тэгэхээр дээл дот уурсж байгаа шүү дээ те. Гэтэ тэр чинь зөв би зөв хөнгөн шигэд дээ. Хөнгөн шигэ. Бас хүндэр баавга алхад бас дээлч бас юу баха дээр яста жиг хамаал аваа авчлаа. Яа. Fuck. Тийм болоо яа тийм болоо. Зэрэг дээлээ сонгохтойгоо зэрэг өсрөө шүү. Гөө тэр чинь гэтээ дээлтэй явахт чинь Урагш. Тэр чинь яг нэг явган суудсан байхад нэг амар хойшоо мөшө цацраад байгаа. гэтээ дээлтэй явахт чинь уусаа. Дээлэргүй хашаа цацрахгүй те. Дээлтэй явахт чинь угаасаа арчхад хэцүү үсттэй. Тийм шүү дээ нэрээ. Йоо мэдгүй. Ямарс энэ бааслаг дугаар авчих. Харин тийм миний ч уус өвтгөн хардаг болохоор миний хувьд бол баас хүрх мөрх унх монхол баг юм баярт үйл явдал байдаг болохоор би ерөөсөө тэрнээс нэг Баярт үл. тийм аим тийм. Алгаатай шал ордог шүү. Би нэг харьцдаг залуутайгаа тэгээд тэдний найзуудтай намд нэг салхинд гарч ирсэн аахгүй. Тэгээд нэг голын ирэг дээр суугаа бөөнд хөзөр тоглоом моглоё гэдэг 0-гуун газар зогсоод тэгээд би ингэ зүр хөнгөн бийцэх гэжсэн аахгүй. Тэгээд би 0-ын цас байна уу, салфидаг байна уу гэж бүгднгээс нь асуусан чинь байдгүй. Үнэхээр хинт ч байхгүй, машинд ч байхгүй, хаан ч байхгүй. Тэгэл би англ байсан нэг найз нь сэгсэрчгүй юу гэдэг. Ихтэй хүн штэ. Тэгэл тэгэхээр би солиороо даа гэжэл тэгэл үнэхээр аргагүй ямар салфит байхгүй тэгэл би ингээд явал Сэгсрээ. бодны ардч би засчаал хурж ирэл би тэрийг дугаа угаасаа л гэж би хүссэн. Үнэхээр би ч тэр харьцдаг хүний хажуу тийм юм хом сонсгомооргүй ш. Тэгэл яг тэр идэх хөсөртөө очоод нь хажууд нь очиж заяасан тэгээ сэгсэрчгүй ш. Би бүр хуцаатай дугаа айлгаш. Гэмээр эвгүй үстэй тэр чинь харьцдаг хүний маань хажууд сэгсэрсэн үү гэж асуугаад ахаар чинь тэр хүн бас ингэ төсөөлнө шүү дээ энэ чинь шууд автоматар хүний толгойн тийм төсөөлж сэгсэрж байгаа маань төсөөлөг үү Наад зүгээр төсөөлчихлээ өө чи битээ яриад. Одоо би бүгд төсөөлж чамайг яг нэг юм оролтойгоо бодны хараар орсон. Ийгээс сэгсэрсэн. Хоёр гурав өсөрч мүсрээ. Твик. Будны ардаас гарч ирээ асууад. Яа заа нэг юм шүү. Том зориг яаж ажил дээр буухаараа жижиг болдог вэ гэдгийг баталсан дугаар л. Секс ярина хэдүүлээ гэснээр. Баас. Габел секс гэсэн шүү дээ. Гэтэ одоо тэр юуны дундуур унах боломжтой байдаг юм уу? А? Чичтэй юу? Ингээд Вада. Эндээс үсээ сонсоход Ажлын эмэгтэй хүн болохоор Онгод юм аа. Гарахгүй ш юм лөө. Аа би зүгээр тэгж сонсч байсан байхгүй юу?
унгах боломжгүй гэж зарим нь болохоор ингээл нэг охиндоо ингэсэн чинь өвдөөс унгацсан гэл яриад байдаг байхгүй. Тэр чинь ингээд савнд ч орсон. Савны хийг андуураад байна уу эсвэл үнэхээр охтууд унгаад байна уу гэдэг юм байна. Зайлж. Oh my god. Муухай юм би. тэгэл угаасаа тийм л байдаг шүү дээ. Нормал. Тэр одоо яг юуны буруу юм бэ? Энд ямар ч буруудан байхгүй. Тэр чинь ингээд хитрхи ингээд дээш нь. Хийтэй. Хийгээд Хийдүүлээ. Гол нь Зайлг хийвч жоо гаргаад. Чиний сав жоо хийсэн байдаг. Дээрс нь дахиж чигтэй гарах уу гэдэг. Ингээд мэдгүй. яагаад би дээрээс нь зогсоод Ямар хийдүүлээд даруулж үтсэн биш. Хийдүүлээс авч үзсэн биш. Хийж дуусна. Захаар гаргаад гаргаа. Нөгөө хүчтэй. Гэтэ энийг яг ингээд нөгөө ийм савны хий гэдгийг мэддэггүй хэрэгтэй хүмүүс айгүй их байд юм шүү дээ. Яг өөдөөс нь унгацлаа гэж бодоод идэг хүмүүс. Гэтэ жигнээс унгасан болов. Жигсээс унгасан юм биш үү гэж шок. Хоол яг чи рил байсан шүү дээ. Яна нэг ийм эмгтээчүүд юуны үеэр юу боддог вэ гэд гэсэн чинь тэрэн дээр тэгж байгаа байхгүй ингээд яна манайхаа би яг унгах гээд байна яах вэ гэсэн чинь нөгөө юу н за би одоо хийгээ гарахаар надтай зэрэг авчих тэгэхээр мэддэхгүй за юу гэх нэг тийм рилээс Тийм үү. Хэцэг үү. нэг тийм рилээс байхгүй. Тэгээ би зүгээр бас яг унгах боломжтой юм болов боломжгүй юм болов. Та чи бидгээс асуу. Нэ хийж яхад дунгах уу эмхтэн. Эмхтэн Тэгээ болох л хэлбэ тэр хоёр нүх чинь одоо хоёр тустай тэр байгаа юм чинь чи. бид юм шиг. Яг одоо чинь хийж байгаа процесс үед. Нэг нь авчдаг ч Тэр чинь ингээд хийж байгаа процесс эмхтэн чинь хамгийн бие чангалчдаг юм шиг юм уу? сул Сул тайхан юм эсвэл яа тийм бол. яа тийм. чангалаа судлаад юм байна. Ой, гэхдээ би энийг бас ингээд ойлгодгүй ах ихчнэрээ. Юу Ах ихчнэрээ нэг юм асуух гэсэн юм аа. Арай олон оймс илээснээрээ гэж асуултаа барьчихлаа шүү дээ. Юу лээ. Чиний тухай бодох болсон. Бүхнийг одоо Кинз Мараоли тий. Үнэ. Драма Наашаа зүг үү шүү. Кинз Мараоли бол азар пэ үсэхгүй сайхан байна байна. тий. Кинз Мараоли. Кинз Мараоли болон манай Хүү ахт нэг юм хил амын сугалчихгүй шиг юм эвтэйгэн хилээд Бүү гэдэгтэй найдлага наа нэг үсээ юм байж бол. за тэгээ гүрж вайн юм байна. Тэгээ бидний ууж байгаа болохоор ер нь яг дундаж нөгөө чихэрлэг амттай семи свит лөө. Дундаж чихэрлэг амттай улаан цагаан вайн. Би тэгтээ ойрд улаан вайн ерөөс уухгүй. Бид надад цааныг өгөхгүй. Ойрд улааныг уухгүйсэн чинь энэ зүтэй айгүй гоё амтагтлаа яг юм. Хуура биш. Тийм. Хуура биш семи свит улаан вайн чи ямар дажгүй юм бэ гэж би сая бодлоо. Чи мураа. Ямар дажгүй дажгүй. Бүр хэмбэ өрөө. Тэгээ гол онцлог маань юу байд юм бэ? Байхгүй. Ваарнд нэрдгээр алдтай юм байна. Ч одоо гүржүүд чинь маш олон жилийн түүхтэй тэгээ та дарс марсан нэртээр үесэл байна. Бидний одоо айр гэдэг байсан ч тэгэл адилхан байл гэдэг. Тэгэхээр гүрж вайн гэдэг утгаараа бүр мангар олон жилийн өмнөөс юм ваарндад үсэн тэр соёлоо хадгалаад яг одоо тэр ваарндаа эсгэж дарж агаад эргээд шилжлээд савлаад тэгээ гаргадгаараа бас онцлог байд юм биш шүү. Тэгээ та бүхэн өөртөө байгаа хүнсний дэлгүүрүүдээсээ ороод сайхан гүрж Кинз Мараоли болон Алазаны Вали вайнуудаа авч хөвшээрээ. Хившээрээ. Вайныг ууж хөвшүүлэх гэдэг шүү дээ би чинь. Хившээ уусаа вайн ч нуус амар том соёл гэдэг. Тэгээ вайн уун гэдэг чи өөрөө бас айгүй их олон утга учиртай л Нарийн вайныг Зүгээр галаас нь уухгүй. биш байна. Харин тийм виски. ингэж эргүүл мэргүүлээл Дараад нь ингээ класс авна. үнэстэл их олон үе шат дамжлагтай ууж юм уу. Тэгэл хадгалалт тэр амтыг мэдрэх Тийм. зэдрэх гэдэг тий. Тэгэл вау тэдэн оны тийм вайн эдэр гэж хүмүүс чинь. Тэгээ уусаа хүмүүс чинь болзон дээр ихэвчлэн бас тэгээ вайныг төлхөө хэргэлдэг байх. Зарим нь бол бас хоол моолондоо гэсэн махцхан амтлагтай вайныг бас Улаан вайныг улаан махтай тий. Цагаан вайн Цагаан далайн вайныг. бүтээгдэхүүнтэй. Би ч шууд водка шааж. Чистэ ер нь вайн цагаан вайн маш гоё тохирдог. аа. Чист ч өөрөө нөгөө тослог агуулгын маш өндөртэй. Тэнгүүдээ цагаан вайнтай гэхээр ходоод биендээ айгу зөгцсөн юм бэл. Вау. Баярлалаа. Гайхамшигтай. Тэгээд та бүхэн өөртөө Ортой өөрөө гэж. Өөртөө Тэр би- салбар дэлгүүрүүдээс энэхүү вайна авч хэрэглээрээ. Дээ баярлаа.
бүгд. Гавь асуултаа санцсан шүү манайхаа. За. За. Нөө янгаа гэж үзсэн. Фаны тий. Фаны тий. Hi. Hi, you so funny. Имэгтэйтэй ингээл болцсон чи яг ингээл уянгаа гэж ингээл зогсолтгүй инээ гэдэг байгаа гэл. Юу ч яриаг багт инээ гэл. Юм яриад байгаа юм. Би ямар юм ярихгүй. Энийг тав. Энийг гоч л сэлэр тааж. Өөр балаа яриад байж. Одоо нөө За, асуулт. хүмүүс айгүйх ингэж яриад байдаг шүү дээ. Эмэгтэй хүмүүс энэс хүүхдтэй болчихъя гэж бодож байгаа байх гэл нэг тэгээд байдаг шүү дээ. Наа чи албаар хүүхдтэй болцсон гэл эмэгтэй хүмүүсийг Албаар жирэмсэлсэн. тий албаар жирэмсэлсэн. Тэр одоо яг албаар жирэмслэн гэж юу байгаа вэ? Одоо хөлөөрөө гавччихдаг гэсэн үг юм яа. Өдрөө буруу хэлчих болно шүү дээ. Спралтай энтриг өөрийгөө удлаарчих болно шүү. Тэг яг овлици яг тэр үе дээр хамгаалтгүй бэлгийн харьцаанд ороод. Тэр чинь тэгээд заавал одоо ер нь бол риски үедээ тэрийг нуугаад ямар нэгэн зүйл хийсэн бол хүүхдтэй болохыг зорьсон л гэсэн үг үстэй. Би одоо гайхаад ингээ хөл мөлөө ингээ яг гаргах гэж байгаа ингээ хавчиж гурван цагийн зорчлыг лэг лок гэж чигээд нөөсна нөгөөх нь ойл орохоор голом бат болгоно. Гарахгүй дээ. Хамруу ингэж суулцаа. Ер нь гэхдээ би бол бид нар найзуудаараа бол зүгээр ингэж ярьдیں۔ Наа чи сарын юм өгсөн юм шүү гэж ярьдаг. Сарын юм өгсөн гэдэг пост яваа өстэй сарын юм тусахаар дуулдаг муулдаг. Oh my god. Гэрээс амсчихин. Тийм яг жинхэнэсээ байдаг. Бид нар зүгээр найзуудаар зүгээр тоглож ярьдаг. Тэгснэ амар нөгөөхөөсөө нөгөөхтэй ховстолцсон юм шиг яваад байгаа. Тэгж ярьдаг гэж үү те. PP штэ. Наа чи яг сарын юм өгсөн бахоо гэ. Тий. Расан юм өгөөцсөн бахоо. Баха наа чи PP. PP. Power. За. Та нар ямар тэр хүмүүсийн бас яг тийм power байдаг уу? Одоо юу гэдэг юм? Байна. Ой нэрнгэс яг одоо ингэж нэг тийм гоё эмэгтэй биш. Нэг тийм яг зөв. Нэг гоё эмэгтэй биш. Гэхдээ бүр үнэхээр яг power. Яг ерөнхийдөө тэр чинь юундээ сайн гэж performance ч юм уу эсвэл одоо тэгэл тийм юм яг байдгүй. Одоо амар хачуу хүүхэн харагдаж байгаа юм. Гэхдээ тэр нь үнэхээр гоё болохоор чи яавал салж чаддгүй ч юм уу. Өөр эмэгтэй чи царай муутай гэдэг мэдж байгаа нэ. Гэхдээ үнэхээр ингээд унтууштай. Тэг өөр хүнтэй уулзахаар яг тэр хүний л тэр нь бодогдоод байдаг ч юм уу. Тийм юм байдаг юм уу гэх гэж байна шүү дээ. байдаг шүү дээ. Бага шүү дээ. Хим байна. Тэр хим биш. Топ Нэрос хим. Ажиг нэвчих гэдэг. Топ 5 IG гэдэг. Габгийн топ 5 охин гэдэг. Габи яг чи энэ над руу чигцсэн авч байна. Тэгж юу угаасаа зүгээр амьдрал дээр байт юм аа. Тэгээ өөр хүн амтан бас хүн амтан тэгжилээ гэдэг. Тий. Нөгөө тэгжилээ. Манай нэг найз. Манай нэг найз ч гэх шиг. Мэдгүй тэгэл найз мэдээ тэгэл тэгцэн л байдаг шүү дээ бас ингэ зарим нэг л тэрнтэй унтахлаар л ингээ гоё байгаа тийм. Тэгээ өөр хүнтэй болохоор нэг л сонирн байгаа тийм. Тэгээ би ингэсэн ахгүй бас яг найзсаа энийг асуужсэн байхгүй. Тэгээ тэр болохоор одоо яг бидний ярьж байгаа шиг нэг PPT хүн байхгүй гэж бид нар дүгндэг. Эмэгтэй найз. Тий, тэр манай тэр найз. Тэгээд би тим одоо яг ямар байвал тимдээ орд юм бэ? Энэ яг ямар хуу байдлаар одоо тэрийг үзүүлдэг байвал тэр төрөлтөд орох юм бэ? Гэт тий гэд асуусан чинь би бас сайн мэдгүй л байна л да. Гэтээ хорноо сайн янханлаг байвал дуртай байдаг юм шиг санагдаад байдаг штэ гэж хариулсан баг. Ирээ цэрэг уусах юм шүү дээ. Тийм шиг үлээ. Үнэн үү? Байн өдөр болгон тийм байгаад тахаар чинь бас хэцүү штэ. Гэхдээ тэрийг гэхдээ яг тунгийн тааруулж ийна гэдэг чинь л PPT хүмүүс дээ. Тийм. Тийм. Яг ямар үед ямар байхаа амар сайн мэддэг хүн чинь л тийм байна гэсэн үг үстэй. Юу бас тийм. Гэтээ янханлаг oh my god энэ хэлэхэд ямар хэцүү үг вэ те. Тийм жоохон юм bitchy, dirty, nasty. Тим болвол хизээд болвол бас унтууштай юу гэж. Унтууштай бөгөөд талархууштай юу. Бас тэмдэглүү штэ юу. Энэ ямар унтууштай залуу вэ? Тэгтээ ер нь та хэдэж гисэн ихтэй нь бас тийм байвал. Би эхлээд асуултаа хариулдаг. Тэгээд мэдээж бод тийм шүү. Тийм үү те. Тэрс өөдөртэй секс. Үгүй уйтгартай биш нөгөө эсрэгээрээ юм нөгөө юм гинэн хонгор монгор яматэй гэдэг шиг. Яг тэр нь тэгэл дуртай хүмүүс бас байгаа шүү дээ. Тэр нь дуртай хүмүүс байгаа шүү дээ. Тэгэл dirty nasty нь бас дуртай хүмүүс ч байгаа. Тэгэл янз янз л хүмүүсийн сонирхол ингээл янз янз л. Тийм ээ те. Гэтэ ямар ч тэрээр үлдээж хэлсэн шүү. Тэгээ ер нь бол яг тэгэл
PP чинь ерөнхийдөө тэгэл порн стар ч юм уу одоо тийм янгалаг байна гэдэг. Найсаас нь янгалаг. Амар үгүй сонголтой. Сүлдээ. Ерөнхийдөө тиймэрхүү байх нь л тэгэл тийм байх. Тэгээ надад бол гэхдээ байнга тийм байгаад их юм жоох хэцүү л. Амар уу тий. Тийм хаяа энэ чинь Дарамтанд орой зугатааж мухтаа өөрөө боолгоч. сүлдээ өөрөө боолго. Чи балт. Пуах штэ. Миний хамлаа нөлөө зөлөм гэдэг. Пуахыг үстэж л болохгүй. Устаараа яаж. Ингээд юм бол галтраад. Яадаг чи. Чигчгийм биш хоёрлаа. Сахлаас нь чивэгцэн. Өнгөч үстэж чадахгүй чимгээ. Таяа шилээ зүг. Яа, нэмдэг сэдвийн ярьчихсан шүү дээ. Наа чи өмнөх одоо бүх секс амьдрал бодогдож байгаа шүү дээ. Тэр охин тэгээд бүгч байсан юм байна. би өгнөс дуртай штэ. Өглөө. Ямар тэрэг дугаар вэ? Энэ хэсгээ хасаараа санийс хасаараа. Энэ дэхтэй фаны дугаар авчих шүү дээ. За ингэ дугаараа инээсээр байгаа л. хамт орсон бүх залуучуудаа баярлалаа. Тэгээ гуруулаас уух юм ярьсан. Тэвээ гараад. Одоо та хоёр маань ингээд үерхүү. Үнсэлцүү. Таярыг одоо ингээд таяр суучгаа тэгээд таярт одоо ингээд юу өгё. Одоо 5 гэр өгөө. 5 биш 5 тэрбумын одоо хаус маус өгөө. 5 тэрбумын хаус хааны. Урагшаа хаан байршлаа өөрөө сонго. За. Дiyoo тийм бол. Албан гот хоёр хүн үцэг гарч ирээ. Тавьж өг. Cigarettes after sex. Ойгоо ажлаа алхаж орж орно. Яа. Богд банкны зурагтыг удирдлагаараас. Нэгэн дижээ нийслэлтэй гэсэн. Хөрм мөрмдө шууд оролцох нь шүү дээ, тий. Уянгаа агш бол байнгын жагсаастай. Холбоотой. Жагсаалтаа маш хурд очихно шүү дээ. Би ороо цай уучаа гараад ирээ гамбаа. Гамбаа. Гамбаа гоо гэж. Гамбаа доо тань. Манай габи дуудаад байна. Габи дуудаад нэг орж цай уучаад. Тэгээ нэг үдсчихэд, тий. Тэгээ уцаар чи. Ирч хүчтэй гарч ир. Тэгээд хий гаргаж. Хинээсээ тийм юм сонсчод энийг байсгэн гэдэг. Гэхдээ тэгэл одоо энэ үдийн наснд чинь бас таарах юм аа. Таяр хамгийн сүүлд ямар подкастт орсон бэ? Би подкастт нөгөө юунд орсон? Урбан докторс. Урбан докторс. Би миний урбан токийг харсан өөр орж ин таач шүү дээ. Таад миний орсон урбан токийг харсан уу? Хараагүй шүү дээ. А сүулт чи юунд ирсэн шүү дээ. Учралтай амт юунд ирсэн. Эдэм тарсан шүү нэрээ. Би бүр юу ч хэлсэн шүү дээ. Тийм үү? Ям би үнэхээр тэр Жинэс дарсан. Комедиан Батаа хамраах хоёрт орсон аахгүй. Тэгээ би ингээд орохын өмнө нөгөө хэлсэн л дээ. Ингээд би ах нартай ингээд ярих юм нийлэхгүй шүү дээ. Би ингээд хэрвээ улс төр ярих юм бол миний мэдлэг тутнаа. Би заавал хэрэгтэй юу гэсэн чи ингээд үгүй манай үеийн төлөвлөлт бас хэрэгтэй юм хэрэгтэй. Тэглээч улс төр баг ярихгүй гэгээд тэгээд баг 2-3 цаг улс төр яриад юу ч яриаггүй. Тэгснэ ингээд намайг суулгацсан надаас нэг асуулт асуусан цаа. Тэр нь юу байсан гэж. Ямар залуу сонирхдаг. Улс төр ярьж ийснэ англиуныг яриул л та ямар залуу сонирхдаг вэ гэж. Тэгснэ хоёр дахь асуусан асуулт манай бэлгүүнээтэй ирэхгүй гинэ. Бэлгүүнээ нөө ховстон заяа. Яа. Би бүр ингээ гайхаад. Мухаа энэ. Намайг юм яриулахаараа зүр эрэгтэй хүний талаар асуугаал тэгэл би бүр ингээл тэнд би ингээд амар awkward суугаал тэгэл дууссан да. Миний амьдралын хамгийн awkward мөч тэнд байсан. Яг комментарн дүр намайг өрөвдсөн мэс хүмүүс. Би тийм л өрөвдөлтөй харагдсан байгаа байхгүй. Амар өрдмөрл харагдсан багтаа үгүйсээ ганцаархнаа юу ч ярихгүй ингээс суугацсан. Энийг гайвуулсан чинь. Бүгд л хоолгоцсон. Тэгээ 5 тэр тарвгын яасан гинэ. 5 тэрбум юу? 5 тэрбум. Юу гэж? 5 тэрбумаа тэгээ таяр авах юм уу те? Аавь шүү. Аваа суух. Сууш. Бат уу тэгээ. Бат асуудал. Хүмүүс одоо нөө сошиал дээр айгүйх ийм юм гаргаад байдаг болчих. Би яахгүй.
Би хин дөрөв гүшин ч гацсан гоё. Ёо тийм амар л байсан. Нөгөө нэг хандлт авахгүй ч үерхдэг болсон гинэ одоо. Тийм юм одоо айгүйх сонсогдоод байхгүй сүүлийн үед хүмүүс ингээд хандлт авахгүй фолловерсаа ингэж юм фейк үерхэл сенсацийг ингэж гаргаад юм хуурамч хосууч дүрийг ингээд сошиал дээр бас бүтээдэг болсон байна гинэ. Тэгээ хоёр талд лайв хийж салаад оо. Тийм тэгэл айгүй юм сүртэй салж малаал тий айгүй сүртэй ингэж үерхэл хүмүүсийг хэвээр ингэж иснаа гинт салж малаал нэг юм хандлтын төлөө бас айгүй харилцаа үүсгээд байна л гэж байна л та. Тэр 5 тэрбум аваад амар шахна шүү дээ. Тэр бол ядаж мөнгөөр өдрөө Амар сенсацтай. Тэгээ 5 тэрбум аваад салуулсан. Энийний талаар зүгээр таад юу гэж бодож байна. Тэр одоо яг хоёулаа тэгвэл яхаа. Тэгвэл хоёрын подкаст бүр бүүм штэ. Бүүм штэ хосууд подкаст гэх. Тэг хэрэлдэж мөрөлдөө салах юм бол амар юм шүү. Та хоёр талаа виж мэгээ. Тийм. тахин төстүүлсэн. Ингэж хөөрөлж хөрлөө. Бүгд яхаг тэр аманд шариг зүүд юм дээгүй гэл. Тэр хүн чи яг үнэтэй заа юу гэд. Би энэ англиар амар ухад юм байл. 3 хоног баадах сонслоо. Өдөрт 3 байсан. Яа. Тэр яхав тэр нэг тийм юу одоо хүүхэд мөхөж дунд нь гараагүй болол одоо тэгэл. Тэгэл шоод болгоо. Шоод л өөрсдийнх нь л юу байх л та. Тэгэл хүний л менежер ямар амаа яах вэ? Тэгэхээр яхав нөгөө бизнесийн санал тавьж байгаа ч юм уу одоо хэрвээ юм хийлгэж байгаа хүмүүс одоо одох болоод ингээл юм хийлгэж байгаа тэр хүмүүс нь харин өөрсдөө хинд мөнгө өгөх үү гэдгийг харин бодох хэрэгтэй хахад л гэж. Тэрнээс нөгөө хос бол жинхнээсээ ч хос болсон байна уу? Хандлтын ч хос болсон байна уу? Хүүхэд төв зайсан ш тиймэр тоглоаг бол тэгэл тэр хүмүүсийн л. Тэгэл тэрэн дээр ч гэхдээ нэг адил хинж нэг алдаад их байхгүй юм шиг нэг хүүхд болчих бол тий. Харин тийм. Бид нар ч үзсэн. Тийм бизнес одоо яг санал тавьж байгаа хүмүүс нь ч бас тэгэл хамталтай авчлаа. Тэгэл аль нь тэгэл вин юм биш шүү тий. Тэгэл яг нэг удаагийн ажил уу ингээл айгүй юм чухал урт хугацааны юм уу хандгчлалтын юм уу гэдгээсээ бас болох байхаа. Тэгэхгүй сайн бодох хэрэгтэй. Одоо ер нь ямар төвшөнд очичоод сошиал дээр гаргаж ирээд байна. Харилцаагүй. Суух юм шиг. Мэдгүй гэхдээ хүмүүс өөр ах шиг байна. Итгэлийн л асуудал хат тий. Залуу хүмүүс бол тэгэл нэг удахгүй л гарч байгаа. Одоо л яг хэдүүлээ яг подкаст хийж дээ тий. Тийм. Гар орол мөр орол. Хэдүүлээ шиг одоо чоннууд бол тэгэл бүр баг суух шиг гаргаад байгаа юм мэдгүй. Суусан ч гаргаагүй ч хүмүүс бай. Тийм. Заавалж гаргах нэг бас шаардлага. Харилцаанд байгаа гэдгээ бол нуух бол өсгөө өстэй тий. Тийм. Үгүй тэр сингл юм шиг жүжиглээ. Нааднаас ч болоод бас ийм асуудал гараад байгаа байхгүй. Одоо жишээ нь ингээд яг надад хийгээгүй л дээ. Зүгээр тийм асуудал бас гарч байгаа байхгүй. Одоо би жишээ нь ингээд нэг эмэгтэй хүн ингээд сингл юм шиг байгаад байгаа. Тэгээ би тэгээд тэрнлөө бичлээ гэж бодсон шүү дээ. Сингл гэж бодсон шүү дээ. Тэгээд би тэрнлөө бичингүүд нөгөөтэн тэр цаанаа одоо энэ надад бичлээ нөгөөтэн нөхөр мөхөр хардаг ч юм яадаг ч юм. Тэр ч бас амар асуудал байгаа байхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар яг хөө заавал тэрийг гаргахгүй махад одоо нэг машин дотор одоо гармаар сторитдаг ч юм уу. Тэгэхгүй ядаж Facebook-ийн relationship гэдэг статус нь байж идэг юм. Тийм. Одоо нэг үерхлийн нэг шаардлага болчиход байна. Яг хинтээ гэдгээ зарлахгүй ч ямар хүн байгаа хэрэгтэй тийм. Энэ relationship уу гэдгээ тийм. Тэгэхгүй бол бас тэрнээс болж бас айгу асуудал үүсэж байгаа л харагдаад л байлээ л дээ ер нь. Ингээл айгу бичиж амар хөөрхөн бийдсэн чи гинт хинээс хөө наа чи найз хүнтэй шүү дээ. Хөө наа чи ихнэр хүнтэй шүү дээ гэдэг ч юм уу те. Тиймэрхүү юм хүн бас айгу ингээд болдог. Тэр чинь гэдэг те. Тэнгүүд ингээ ямар ч мэдэх боломжгүй сошиал дээр ямар ч зураг хөрхөнд байхгүй. Яг сингл юм шиг амьдэрдэг те. Тэгэл мдээгүй. Тийм надад нэг тохиолдсон юм байна. Надад бас тохиолдчихсан. Надад нэг тохиолдсон юм байна. Би нэг гэхдээ би тийм амар сүртэй юм зүм бичээгүй зүгээр ойр зур юм бичижсэн чинь дараа нь тэгсэн чинь сураг сонсохно нөгөө тэр охины найз залуу нь намайг гатур энэ манай найз хүн рүү бичдэг гэж ярьсан байгаа даа байхгүй. Манай найз тэгж хэлж байгаа. Чи тэр хинэ тэр олон танил залуу байхгүй. Чи тэр хиний найз хүн рүү бичээд байгаа юм гэдэгтэй. Би яаж мэдээ наад чад сингл тэглэж бид нэг сүртэй бичээгүй. Угаасаа дээдли мэтэж бичээчгүй. Гэтэ охтууд тэгдэж шүү. Өөрөөсөө ингээд юм зам бичээ. Тэгээ би хариулж байгаа штэ тий. Тим иймгээ хариулсан чинь тэрэн дээр бас бичдээ штэ гэж ярьтлаа бүр гэж. Тэнгүүтээ зарим тайддууд аюу таажгүй гэсэн үг шүү. Тэнгүүт зарим охтууд ингэдэг биччихсэн өөрийнхөө устгангуудаа минийх зэнийхээ үлдээгнгүүд тэгж мэддэг охтууд байна гэсэн. Түрүүний пүн хад руу бичдээ штт гэж байгаа л чи ямар нэгэн байдлаар тэр хүний статус нөлөөлөх үүс байгаад байгаа байхгүй юу? Тийм.
Ийм үстэй юм чи харахгүй шүү дээ. Тэгэхээр одоо над руу бүр пүү бичдээ шүү дээ гэж л ойлголттой одоо гэхдээ. Ийм гоё үстэй юм чи. Над руу габи бичдээ шүү дээ. Габи бичдэг гэх юм бол бас л гоё өстэй. Чи тэгж толгож хөрвох. Юутэд одоо юу Би жилээ. тэр нэг юм бас ингээд түрүүн анхлууны ярьсан дээр би бас яг над руу нэг залуу бичээд тэгээ бид түрүүнийг single гэж бодоод тэгээд гисэн чинь бүр миний бүр айгүй сайн найзынх нь нөхөр байж таарсан зав. Вау. Тэгээ тэрийг би мэдээд тэгмата дараа нь эхнэр нь ямар нэгэн байдлаар тэ буруугаар ойлгох үе ч юм уу тэ одоо ингээд нөхрийг би эргүүлсэн юм гүтгэлэгт орох үе гэж бодонгота би шууд хамархан тий. би шууд эхнэрт нь хэлсэн шүү. Ингээд шууд ингээд танаа төгчин над руу ингээд бичээд тэг ингээд надад өөрийгөө ганц би гэж хэлсэн. Тэг би ингээд чамд бол ингээд шууд хэлж гин. Өөр одоо хичнээн эмхтэй рүү ингэж байсныг бол би мэдгүй. Тэгээд ер нь нэг харилцаагаа юм уу хинтээ хамт байгаагаад ер нь бодох хэрэгтэй юм шиг байна гэж удаад адилхан эмхтэй болохоор хэлчлээ гэл. Тэг би ихтэй ер нь тиймэрхүү би хоёр ч удаа тэгж хэлчихсэн яг юм. Хин тэр хоёроо салаагүй. Тэгээс чинь нөгөө single гэж надад өөрийгөө хэлсэн залуу бүр над руу бүр амар ууралж муурлаад. Стэ бараг л өөрийгөө их юмд ботцсон чи бараг хин бэ юу юм уу вэ ч шиг бүр өөрөө амар ингээд хойноос бүр ингэж мингижсэн. Тэгснэ харин стэ чамд баярлаа. Намайг стэ тэрэнд ямар хайртай вэ гэдгийг минь надад ойлгуулсан баярлалаа. Үдээ зайлаачтай би бүр. Йоо. Харин бантим мэдрэл муу юм ээ. Ширгүү чин бүр боцчлруу ш. Йоо. Бүр стресслээ нэг чи. Тэр гэхдээ бас эхнэртэй бас тэгжсэн баг тийм. Яа ингэ бодоодсэн чи би чамд үнэхээр хайртай юм байна. Тэгээд нүүх нь бараг чи тэрнтэйгээ зайлмайлс ч үгүй байна. Ерс чи байсан юм байна. Аварцсан байдаг наасан тий. Тэгээ харилцаа гоё тийм шиг байгаа маа. Буянтай л байгаа л үү. Буянтай хүүх юм аа. Би тэгээд гайхаад идэв гэсэн баггүй. Гайхаад ихтэй амар удаан гайхаагүй зүгээр заримдаа боддогсэн. Тэр нөгөө нэг Габи ингээд одоо найзуудтай ингээ бүгдээр нь тэр нь бигээд ихэнхдээ нь фэйсбүүкийн найзууд тэгснэ Габитэй өртөө чинь фэйсбүүкийн найз байгаа байхгүй. Тэгэл Габи ингээл чинсэн ингээл амар ингээл меншндэл амар ингээл нөгөө олон хүүхэн рүү ингээл бичсэхээр ороо харахаар л манай найз болов эзэн байдаг амар их жөөхнүүд ингээл янз бүрээр ингээл бичдэг штэ тий. Тэгээд би энд одоо яагаад уралдгүй юм бол энэтэй бас арай дэндүү ба гэж юу өмнөөс нь бодоод тэр нэрээ ерөөсөө юу тийм уралж мурж үргэдэг юм. Тэгэл жок юм чинь. Ир хүний тоглоом батуу. Арай л амар хатуу санагдаад бүр байнга бүртээ амар инжин ихтэй байнга гэдэг нь миний анзаарснаар бүр ингэ жилээр яригдахаар хугацаа байхгүй юу? Анзаараагүй хийж явсан тий. Тэгэхээр чинь бас амар уур нүрт хүмхтэй юм. Энэ хэдийн нэг тийм имиж юм шүү. Бас нэг нөгөө түрүүний юу лээ? Бизнесийн хандлт авах үерхэл гэдэг шиг. Ханар модноос гарах болоогүй шүү. Хандлт авах нөхөрлөл. Би тэд стил амьд байна. Би тэгээ пост бичсэн байгаа зү санааруу. Чи холон битэр бүр хандлтаа сурчлаа гэдэг. Яг үү тэгэл тэр чи жок юм чинь нэг л надад л хүн намайг юу гэж бодчих юм бодох нэг тийм сүртэй хамаатай бол биш. Бид нар зөвхөн бид нар өөрсдөө миний хайртай хүмүүс намайг ямар гэдгийг мэдж байгаа л тэгэл болоо шүү дээ. Тэгэл үнэхээр хил ам тэрхүү бол тэгэл өчнө л хүмүүс хил ам хийж л байгаа шүү дээ. Зүрэл ярьж байгаа шүү дээ. Зэнзэл шүү. Тэр арай л тэмдэг юм аа. Чи фэйсбүүкийн хар хандлтыг яаж давдیں۔ Би бол фэйсбүүк рүү орохоос адилхан би бол фэйсбүүк блоклж давтагдаж шүү дээ. Хэрэлдэл блоклоо. Гэтэл чи давхлаа та фэйсбүүк рүүгээ оруулмаар л байдаг л та. Тэнгүүд бас их хандлт орж ирээ тэндээс чинь нэлээд суугаад байна шүү дээ. Гэтэ би ерөөсөө дэгдгөө байхгүй. Тэгээд тэр амар юм хар хандлтаа. Яг манай бичлэгийг дастаад сүүлийн тэр нэг ойлогийн бичлэгийг дастаад тавьчихсан. Тэр чи одоо хэдэн 100 мянга ш хүрсэн юм уу? Тийм үү? Амар явчихлаа тэр чи. Хүн болго над руу явуулаад. Тийм шүү дээ. Нөгөө тэр нэг юу гэсэн хэрвээ чи эмгтэн үнтэй суугаар бол ингээд тийм юм төлж. Тэгээд тэр гоё эмгтэйтэйгээ байл та. Чадахгүй зал гэдсэн тийм. Тоогоо болчихчих. Тэр ч бас тоогоод жирэггүй цаана яг тийм хүн гихт жиргэлцэхтэй хүн мөн байсан ч яг юм одоо тэгэл ойлгохгүй юмыг хүлээж авах чадахгүй болохоор л тийч гэж. Мчин бол цэнгэрүүс цэрэнтэй нэг баталтай тэгэл амар том баталтай. Айс гэд бүр нэртэй мэртэйгээд тэр мөнштэй хэдэн жилийн өмнөх тэр бүр амар ирсэн шүү дээ. Тэгэл яг тэг чи миний хамгийн анхны амар том сошиал драма гэх юм уу одоо тийм. Тэгэл тэрнээс хойш амар тийм дархлаатай болол. Эднэрийг ч бүгдээр ингийн хуугаар амар гүтгээд тий. Тэгэл тэр чин чатаар бас амар их чат орчиж байгаа хүмүүс ингээл чи бла 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 гэл зарим нэг халан талан мална гэл. Тэр үед чин тэгэл санаа зовж байгаа юм чи тэгэл тэрнээс хойш тэгэл
Тэр их ч гэсэн тэр үйлчлэхээ төлөө уучлахгүйсэн үү? Гүг. Тэр хүн угаасаа Тэш нэг найзууд руу багцаар нь тийм бөөндөл нь давталсан тий. Ямар сэдвийг барьж давталсан юм. тэрийг яриад ирэхгүй. Тэр чинь бас нэлээд хугацааны өмнөө Тэгэл амар рандом DVD үзэж гарч ирчээл тэр цонхны тавцсан дээр суужсэн байгаа. Тэр үед ааж штэ. Гэтэ ямар амар рандом хүнтэй. Тэгэхээр тийм гарууд бол яг тэгж өөрсдийнхөө хандлтыг өсгөж байгаа шүү дээ одоо. Яг тийм. гол нь гэхдээ тэр үед нь шүү дээ. Тэр хүний ингээд 100 гаруй мянган вон тахдаг гэсэн. Амар. Тэгээ одоо ч гэсэндээ стил ингээл юм уу заримдаа гарч ирээ харангуут ста шудраг үний төлөө зүтгэж байгаа таньда баярлаа. Хүмүүс амар дэмжиж байдаг тийм. Амар шүү дээ. Одоо дохом мохтер чинь бүр амар шүү дээ хандлага. Амар. Тэгээ юмаа оруулчаад доотлын уншихгүй хайчдаг байхгүй. Тэгээ зөвхөн нөгөө чатаа шалгаад байдаг гэх юм. Тэгээ би бас сүлээд гэж байгаа. Би ч бас ингээд нөгөө заримдаа бас хоол мол нэрээд хийчихэд өөрийнхөө хоолыг сонсгоос тийрээд газ баслаад гэлээ. Юу тэр коммент унших тэгэл. Би л сонсоод байдсан гэл. Нэг үзээд нэгэн уншаал тэгэл бүгдэнд нь реплай хийдэг шүү дээ манай буугч. Би бол хоочин бас тийм байсан юм байна. Би хоочин бас тийм байсан. Амар addicted гэж байгаа. Тэгэл сүултээ залаа. Угаас цагийн гарсан доо тийм ингээд одоо хийцэн. Би шууд тийм сөрөг коммент пост одоо бичсэн ч тэгэл поста бичээл нэг хаяа нэг хитэн лайк нарчил тэгэл коммент нэг бараг унших болсон. Сөрөг комментиг шууд устгаал битсэн үнэн шууд блоклоо явчихдаг шүү дээ. Би заавал тэр комментэнд байх ёсгүй. Тэр хүн ч гэсэндээ заавал миний ямыг тэгж үзэн ядаа үзээд байх шаардлагагүй. Тийм болохоор зөөр шууд устгаал блоклчдаг. Тэгэл тэнгууд хүмүүс коммент устгааш. Тэр гэж орж ирж мөрөд би тэр чинь миний сошиал юм чинь би ялгамаар байгаа юм а байлгана тийм. Би бол одоо блоклж болцсон. Угаасаа нэгш блоклдаггүй байсан. Зүгээр ус гөлгнүүд яаж амьдрах юм харуулна гэд угаас үлдээчдэг. Ямар ч сэдвээр хэрүүл орж ирдэг те. Одоо чиний зүгээр ингээ хоол гэртээ хийсэн чинь ингэж идэг юм аа л гэж орж ирнэ шүү дээ. Давсын хоол ингээ нэг залуу би яасан. Тэгэл бүр тэр цаана байгаа билетэгтэй хүртэл хэрэлдэж штэ гэж. Ямар хөгийн хоолойтой юм болоо те. Шааж байгаас та яа би бүр яг тэр залууд ингээ орсон чинь ихнэр хүүхд мөхтөгийн зураг мураг нэгээд би тэгээ яг бүгдийг нь скриншот хийж байгаа нэг пост хийх гэсэн. Тэрэнд одоо миний хоолой хөгийн байна. Ямар байна? Тийм штэ. Ямар хамаа байна. Fuck тийм завтай тий. Манай подкастыг яг муулж байгаа гаруудын шууд ихний үг нь энэ хөтлөгч нь гэж орж байгаа тийм. Хөтлөгч гэж орж байгаа бол манай подкастыг яг үздэг юм байдаг тийм. Яг шууд үздэг юм байдаг. Нөгөө үндсэн үзээдсэн формат нь яг нэг юм хөтлөгч хүнээс юм асуугаад тэгээ ярьж дуусна нэвтрүүлэх гэж бодож. Халзан бороо яриа их тасдах юм аа гэж. Хотлаасаа чи зохиосон. Үгүй. Би яг харсан. Би яг харсан байхгүй юу? Би бүр скриншот хийгээд авсан. Би өчигдөрхөн яг хиний дугаарыг ярьсан гэдэг. Хиний дугаарыг үзчихлээ да тэгсэн чинь тэгсэн байсан. Хотлаач хийсаа яг зохиосон. За зохиосон. Чамайг тэгж боддог. Тэгээ шинээр анх удаа нэрээ үзэж байгаа хүмүүсийнхэн бол та бүхэн Төмсловын community-д нэг дээрээ Ловонгийн community-д орохыг хүсэх юм бол та бүхэн Instagram руу нараад Ловон гэдэг community байгаа. Төмс рүү орох юм бол Төмс гэдэг community байгаа. Тэгээд Төмсловын хоёр community-гоор бид нар задлах гэж байгаа. Юу яриад байгаа юм? Би тэгсэн байхгүй юу? Ловон чиний хэд байлаа? 9000 нөгөө channel чинь. Гिचгаарч юу гिचгаар. Channel чи хэд байлаа? 9000 шээ 7200 гинэ. 7200. Тэгээ би нэг анх Ловонгийнх тэдүүлээ юм ба штэ бид нар чинь тэдүүлээ юм ба штэ гэсэн чинь нэг комент хүний 7 хүнтэй зодтолдоход болох юм байна ч гэж байна. Яа, энэ хаан тийм юм болчихвоо. Миний channel дотор тийм болсон. Манайхан нийлээ танахантай зодтолт гэсэн байхгүй. Тэгэхээр манайхан энэ хоёр хацаа. Манай Ловонгуудыг 50 болго. За төгсөхгүй хоёроо. За тийм. Гэсэн ч жоохон ажиллаачлаа. Зүр. За ингээд бид бүхний энэ дугаар ингээд өндөрлөж байна. Маш их сэдвийг ярьлаа. Айгу бааслаг дугаар бол хийлэг дугаар бол. Бааслаг хийлэг. Маш олон сэдвийг базаж ярьлаа. Тэглээ. Уянгагийн инээ дээр бүр юм. Тархин онцгой сонсголтаа хэсэл эзэм ааш үзүүж хэлээд зүгээр эндээс ямар ч юм авах шаардлагагүй. Угаасаа авах юм байхгүй. Гэхийн ухаанаар гэсэн чи авах юм байхгүй. Авах юм байхгүй. Зүгээр тархин унтраагаал зүгээр яг бид нартай хамт ярьж байгаа юм шиг сонсоол тэгэл хаяараа манай. Шал дими юм сонсож нэг чинь бас гоё штэ тий. Заавал ухаантай юм ярихад бүгэн штэ бид нар. Бид нар ухаангүй гэж. Ухаантай юм ярьж байгаа подкаст бас зөндөө байгаа. Тэрийг тэндээс гоё юм аваад манай подкастнаас зүгээр гоё юм найзуудтайгаа байгаа юм шиг тэр мэдрэмжийг л аваарай. Хамт үзээд байгаарай. Тэгээд үздэг бүх хүмүүстээ баярлалаа. Шинээр үзсэн хүмүүстээ баярлалаа. Subscribe хийгээрэй.
Subscribe. Дараарай. Сабаа дараарай. Subscribe Сабаа дараа. яг одоо Like, дараарай. share хийгээрэй. Дараагүй үздэг хүмүүс байдаг шүү. Мартцсан үздэг гэсэн мөртөө ороод би нэрээ дараагүй үздэг юм ба штэ гэдэг нөгөө сагжис тэгдэд штэ тий. Тэг үздэг хүмүүс өдөж. Тэгэхээр заавал дарцгаарай. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзцгаая. Бид бүхэнтэй хамт iTrip байлаа. Кино байлаа. За. Кинс Морали. Кинс Мароли, Кинс Мароли, Ализана Вали маань Wine маань байлаа. За манай уянгаа ихч маань байлаа. Габи гуай байлаа. Гамбаа гуай. Пүүги ах маань байна. Тэгээ англиумны биетэй энэ удаагийн дугаар ингээд дуусч байна. Дараагийн дугаар дээр ингээд бид нар дөрөв дахиад Бид нар дөрвөлээ арай өөр шатганы тухай ярих болж байна. Oh my god. Дараагийн дугаар. За. Хөлийн хорооны тухай ярих болно бүгдээ. За баяртай. Бай. Баяртай. За. Стач. Тэрийг мэдгүй юу?